За энэ удаагийн дугаар бол морин төвөргөн бичигнсэн ном өвшиж сум шунгасан юм яриа болох хаа гэж бодож байна. За тэгээд тэр хэрэг яасан гэхээр одоо нөгөө тэртээ дөрвөл ингээл одоо өв соёл уламжлалт хөгжүүлжсэн төрийн наадамд оролцдог тийм ээ олон одоо кино уран бүтээлд оролцсон мордмал ингээл алга боллоо гэж цагдаагийн байгууллага хөндөр аваад төрийн зүгээс ч гэсэн анхаарал тавиал хэдий бидэнд ийм хар бараан үйл явдал болж олон сайхан күлэг морд ингэж үхэж өргөдөж тийм ээ олон хүмүүс харамссан ч гэсэндээ тэр морд маань энэ өв соёлдоо миний хувьд бол нэг юм цацал болсон юм шиг санагдаад байдаг байхгүй тийм ээ ингээд нэг ээж хүн гэдэг нэг өрөөдөг шүү тийм ээ миний хөвгүүд сайн яваасаа гэдэг нэг засал өргөдөг шиг тэр засал нь Монголын ард түмэнд ингэж түгэж тийм ээ магадгүй үндэснийг сэрээж марцсан сануулсан сайхан үйл явдал болсон гэж би боддог. Бүхний анхаарлыг татсан шүү дээ. Монголд бол яг үндэ энэ адуу малыг бол ингээ газар тууж авчираад ингээ алчдаг юм мап байдгийн билээ. Цаанаасаа тавилттай жүжигийн гол дүр боллоо. Уйлалт нь худлаа бөө юм. Гэхдээ буруу бүхэн одоо бүхийж тийм ээ сайн бүхэн дэлгэрж явах болтугай. Тэгээ өнөөдөр бол монголчууд ингээ сэрж одоо ухамсарын хувьд ингээ сэргэж байгаа нь бол маш их зүйлээр харагдаж байгаа. За мөнх тэнгэр үргэлж ивэх болтугай. Өндөр дээдсийн үе соёл үн мөнхөд мандан бадрах болтугай. За сайн байцгаана үзэгчтэй. Bucket List Talk буюу хүслийн жагсаалт ярилцлагын ээлж дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Бидний үзэж байгаа та бүхэнд маш их баярлалаа. За энэ удаагийн дугаар бол морин төвөргөн бичигнсэн ном өвшиж сум шунгасан юм яриа болох хаа гэж бодож байна. Учир юу гэвэл Монголын өнөөдрийн мань зочин Монголын үндэсний морь тарваны холбооны дэргэдэх талын дайст клубын багш дасгалжуулагч. За Монголын киноны орлон тоглогчдын Монгол стант тим холбоог үүсгэн байгуулагч Болдоотор ахын хүрэлцэн ирсэн байна. За хаа юуны өмнө цаг хугацаагаа зориулан манай үзэгчдийг болон бидний хүндэтгэн хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Бусдад цаг одоо зориулан зарцуулна гэдэг бол их том хүндэтгэл гэж би боддог. Баярлалаа. За гэлалаа тийм ээ одоо бас намайг энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан эрхэмдүүдэд талархаж байна. Тэгээд бас миний цаг зав бас жоохон таарахгүй байлаа тийм ээ. Дээрээс нь бас ингээ бас ярилцлага өгөх бас жоохон хүсэл сонирхолгүй байлаа. Тэгээд дүүмээр ингээд араас ууггүй хөөцөлдөж тийм одоо ярьж тэгээд өнөөдөр бас ингээд ярилцлага өгөхөөр одоо танай студид хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна тийм ээ. Тэгээд ингээд сайхан өнөөдрийн сайхан гэрэлт өдрийн мэндийг энэхүү сайхан нэвтрүүлгийг үзэн суугаа Монголын ард түмэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За өнөөдрийн ярилцлага бол маш сонирхолтой болно. Бид бүхэн ярилцлага одоо юу гэдгийг уршихгүйгээр ерөөсөө шууд гол яриа руугаа ороод явъя гэж бодож байна. Бид хоёроос ярилцлагынхаа өмнө хэсэг зураас ярилцаж суулаа. Тэгээд Болдоотор ахыг хүмүүс одоо өвтөгч би сая танилцуулгад ерөөсөө хоёрхан л зүйлийг хэллээ. Тэгэхдээ маш олон одоо Болдоотор ахыг тодорхойлох тодорхойлтууд байгаа. Энэ бол ярианы дундаас тодорхой болоод явчих гэж бодож байна. За би ярилцлага энэ бүхэн Болдоотор ахыг хэрхэн эхэлвэ буюу одоо та хизэнээс энэ өв соёлыг сонирхож түгээн дэлгэрүүлж эхлэв. Бас яаж яваад энэ стант буюу одоо орсоор каскадер гэж яриад байгаа. Орлон тоглогчийн энэ том багийг үүсгэн байгуулж байгаа. Кино сонирхогчд бол мэдж байгаа хаа. Марвелын киноны одоо Шанчи байгаа тий. Шанчигийн орлон тоглогч нар манайхан тоглосон байдаг. За тэгээ Мулан дээр манайхан байж байдаг. Марко Поло гэдэг маш том Netflix-ийн хөлөө Netflix-ээр үзсэн. Тэрний одоо орлон тоглогч дарын албаг бол манайхан хийсэн байдаг. Ер нь бол яг сонирхоод үзэх бол монголчууд бол орлон тоглолтын ертөнцид бол нэлээд том байр суурь эзэлж байгаа юм байна. Энэ бүхэн яаж эхэлсэн байх вэ? Юунаас эхэлж ярмаараа тэгээ сайхан чөлөөтэй ярилцъя л. За гэлалаа. За тэгээ миний хувьд бол 10 жилээ төгсөөд ер нь төрийн засгийн албанд одоо цагдаагийн актив сурах тийм хуульч эрх зүйч мэргэжилтэй болох сонирхолтой. Одоо цагдаагийн их сургуульд одоо элсэн суралцахаар одоо нутгаас ирсэн байдаг. За та аль нутаг вэ? Би ч Өвөрхангай аймгийн 9 зүйлсэн. За. Тэгээд нутагтаа бол 10 жилээ төгссөн. Өвөө эмээгийн одоо гар дээр өсөж төрөнсөн тийм хүн байдаг. Тэгээд миний өвөө бол нэгдлийн даргын ажил хийж байсан санхүүгийн мэргэжилтэй одоо тухайн үед бол Сэхэтийн айлаас гаралтай ийм хүн байдаг. Тэгээ 10 жилээ төгсөөд энэ цагдаагийн сургуульд суралцахаар иртэл
тухайн жилийн тийм нэг чин журам гараад одоо цагдаагийн актив сурах гэж байгаа 10 жилийн сурагч бол заавал 2 жил төрийн засаг алба буюу цагдаагийн байгууллагад алба хаагаад тэгээ шалгалт өгөх эрх нээгддэг. Тийм журам хэрэгжижсэн учраас би тухайн үед цагдаагийн дамжаанд суралцж одоогийн домогт 801 дээр хороо гэж ярьдаг. Одоо Улаанбаатар хотыг одоо бүтэн одоо хэв журмыг сахиулдаг байсан. Тэр одоо анхны морьт хороо гэж байгуулагдсан тэр 800 дээр хороонд одоо цагдаагийн албаа агчаар элсэн ор шалгалт өгж тэнцэж одоо цагдаагийн одоо дамжаанд сургуульд нь суралцаж тэгээд ингээ миний төрийн албанд ажиллах одоо үе талга нэгдсэн байдгаа. Тэгээд албандаа нэлээд олон жил алба хаагаад байж явах хугацаанд 2006 онд их Монгол улс байгуулагдсан 800 жилийн ой болоод тийм тэр ойгоор чинь Япон улс Монгол улс хоёр хамтарсан Чингис хаан бүрт чон Тэнгис газрын хязгаар хүртэлдэг тийм том төслийг Монгол улсад хийсэн. За тухайн үед яасан гэхээр тэр төслөөр бол Монголоос одоо Монголын одоо олон кино уран бүтээлч тийм ээ одоо найруулагч, оператор, зураач, зураглаач гэд маш олон баг бол тэр төслөөр орж ажилласан. Тэгээд тэр төслөөр ямар одоо оронтой хэрэгтэй байсан гэхээр одоо киноны орлон тоглогч буюу одоо каскадеруудыг одоо 30 хүнтэй баг ажилуулна гэдэг ийм яриа гарсан. За тэгээд тухайн үед одоо Монгол улсад одоо тэр каскадерийн одоо түүх ярих юм бол 1985 он зураг авалт анх хийгдчихсэн Мантухай сатан гэж кино байдаг. За тэр кинонд бол одоо Оросоос сурагч багш нар ирж одоо хилийн цэргийн шилдэг сонсогч нар, за цагдаагийн сургуулийн сонсогч нар, сонгол морин хариалт буюу одоо тухайн үеийн одоо тэр сатан хариалтын тамирчдаг гэсэн энэ баг бүрэлдэхүүнийг цуглуулж жагаад одоо Оросын сурагч багш нар одоо бэлдсэн байт юм бил. Зөв. Тэгээ та нар одоо мэддэг бол одоо тэр элсэн тасархаад нэг элсэн манхны урууд дээр өстө морь малтаагаас онголддог шүү тийм ээ. Тэр одоо гайхамшигтай сценүүдийг хийсэн байдаг. Тэр төсөл дээр бас баг ахалж ажиллаж байсан одоо манай цагдаагийн сургуулийн самжудаагийн багш Хаянгарва гэж багш маань ажиллаж исэн билээ. Тэгээ багш маань бидэнд бас санал тавиад тухайд одоо бид нар сая тэр домогт 800 дээр хорооны тусгай бүлэг буюу шамп одоо шуурхай ажил мэрэгжлийн бүлэг гэж одоо манай тийм тусгай бүлэг байсан. Тэр манай бүлэг санал тавиад тэгээ манайхаас 10 залуу очиж шалгалт өгөө тэнцэжсэн. Тэгээд бид нэр тухайн төсөлд очиж амжилттай ажиллацгаасан. Таны яг каскадер болох буюу стант болох одоо анхны алхам одоо тэгж нэгдсэн. За тэгээд тэр төсөлтөөр очисон чинь Японы одоо 2003 онд тэгжсэн Last Samurai гэж тий. Одоо алдар Том Крузын тоглосон тий. Тэр төсөлтөөр ажилласан одоо мэрэгжлийн одоо киноны орлон тоглогч буюу каскадер. Одоо манай монголчууд бол орсоор каскадер гэж мэддэг тий. Олон улсын хэллэг нь бол stuntman буюу stunt гэж товчилж ярьдаг байгаа. За монголоор бол орлон тоглогч тий. За тэр одоо Last Samurai кинонд ажилласан одоо мэрэгжлийн stunt-ийн орлон тоглогчийн баг одоо Монгол дээр ажиллаад за тэр төсөлтөөр бол бид нэр Япончуудаас маш их зүйлийг бол сурсан. За нийтдээ Монголоос 30 хүнтэй баг ажилласан. Эргээд бид нар бол тэр морьтой буюу horse stunt буюу тэр морьтой хийх тэр үйлдэл трюк одоо тэр зөвлбөрүүдийг бол маш сайн гүйцэтгэж байсан учраас одоо тэд нар маань буцаж биднээ суралцах ч гэдэг юм уу тийм. Иймэрхүү нөхцөлтэйгээр бид нар ингээд маш сайхан ажиллаж тэр төслөө дуусгасан нийтдээ 5 сарын хугацаанд. За тэндээс надад ямар бодол төрсөн гэхээр ер нь яг энэ Японы шилдэг дажид шиг бид нар яг ингэж өөрсдөө хөгжүүлж тийм яг энэ киноны орлон тоглолтын салбарыг ингэж сурж мэдэж одоо Холливуудыг дахин байлдан дагуулах ёстой байна гэдэг тэр бодол тухайн одоо 25 настай надад бол бодогдсон. За тэгэд энэ бодлоо одоо аль биесны ажил болгохын төлөө бол би бол тодорхой хэмжээнд бол одоо залуу насаа одоо амьдралаа зориулсан байдаг. Ингээд тэр төсөл дуусны дараа би бол одоо босч өөрийнхөө төрийн засгийн албанаас ингэж одоо гараад тусдаа одоо энэ Монгол стант тимийн одоо анхны суур буюу Тэнгэрийн чон гэж нэртэй одоо багийг үүсгэн байгуулж тэгээд Монголд бол ойролцоогоор нийтдээ бол миний хувьд нэг гадны нэг 5 том төсөлд ажилласан. Тий. Одоо Netflix-ийн Marco Polo тийм ээ одоо Disney Mulan за Shang-Chi Marvel Shang-Chi за тэгээд саяхан 22 онд өнгө тэгсэн Gateway to the West буюу тийм Батханы тухай том төсөлд ажилласан. За анхны том төсөл маань одоо тэр Бүрчон Чингис хаан гэж тий. Ингээд нийтээ 5 төсөлд за Монгол улсад бол нэг ойролцоогоор нэг 50 орчим уран бүтээлд бол одоо киноны орлон тоглогч, тулааны найруулагч гэсэн чиглэлүүдээр бол ажилласан байдаг юм аа. Тэгээд ерөнхийдөө энэ орлон тоглогчийн багийг байгуулад дүүнэртэйгээ найзуудтайгаа ингээд олон төсөл төр ажиллахын хэрээр одоо туршлагажаад
ерөнхийдөө бол мэрэгжсэн гэх юм уу. Тийм ээ. Одоо энэ каскадер буюу орон тоглогч гэсэн бол мэрэгжил бол байдгүй. Тийм Монгол бэлтгэх. Тийм соёл урлагийн их сургууль, кино урлагийн дээд сургууль бол одоо тийм каскадер гэсэн бол мэрэгжил байхгүй. Хүн бол ингээд амьдралынхаа туршиж одоо ингээд алхамаар мэрэгжсэн гэх юм уу да тийм. Тэгээд одоо яг энэ киноны орон тоглогч гэдэг энэ салбар маань явсаар байгаад бидэд одоо ингээд Холливуудад нэлээх тийм алдартай баг болж хувирсан. Одоо бол ингээд Холливуудын ямар ч том төсөл дээр Монголстан тийм монголчууд ирлээ гэхэд бол бас нэлээх хэрэг болсон. Тийм их хүндэл хүлээдэг тийм ээ. Эднэр бол бүхнийг чадна гэдэг итгэл үнэмшлийг бол одоо Холливуд бид нар бол бий болгох шатсан байт. Одоо эндээс л одоо миний яг тэр төрийн тусгай албаныхаа ажлыг орхиж одоо монгол залуучуудын ур чадвар ухаан бодлоор дахин дэлхийн байлдан дагуулна гэдэг одоо энэ хүсэл мөрөөдлийн хойноос явж одоо энэ киноны орон тоглогч одоо стантын салбар руу орсон юм аа. Энэ таны стантын салбар руу буюу орлон тоглогчийн салбар руу орсон үйл явдал нь таны энэ өв соёлыг ингээд бүр ингээд шимтэн суралцах, хөгжүүлэхтэй зайлшгүй холбоотой гэж тарах гэдэг нь да. Тийм одоо ингээд бидний хөвчлөний олон улсын төсөлд оролцохоор чинь түүхэн гол дуран бүтээлд оролцсон тийм. Тэн дээр ч одоо бидний монголчуудын тэр хүчрхэг байсан цаг үе буюу 12 13 зууны үйл явдал гарна. Тэгэхээр бид нар тэнд ингээ хоёуг дуулгыг өмсдөг, хэргэлдэг, түүнийг мэддэг, бас дээрээс нь морион ундаг, за хоромцог саадаг, агсраг бүсийг бас тодорхой хэмжээгээр ойлгодог, морин дээрээс харвдаг, завчдаг энэ ур чадварууд бидэрт байх хэрэгтэй болсон л доо. Тэр утгаараа бас тухайн үед Монгол улсад бас 2 3 төсөл хийгдсэн. Тийм ээ, өвчл болон Чингис хаан, Аравт гэдэг тийм ээ. Эдгээр төслүүдэд одоо бид нар оролцохын тулд тодорхой хэмжээр түүхэн судалгаанууд дээр бол ажиллаж эхэлсэн. Эндээсээ улбаалаад одоо энэ морьт харваач буюу талын ихтэй ажилтны одоо энэ агсрахтны хөв соёлыг судалж сүүлдээ түүндээ ингээд донтоод ингэж явсаар хагаад бас энэ морьт харваа хэмээх хөв соёлыг бас давхар ингээд хөгжүүлэх шаардлага надад тулгарч тэгээд одоо өнөөдрийн хүртэл одоо энэ хөв соёлтой ингээд тууштай олон шавнырыг бэлтгэж тэгээд энэ хөв соёлоо ингэж хөгжүүлж цаашдаа өвлүүлэн үлдээн гэсэн тийм алс хараатай. Тийм хүсэл мөрөөдөлтөд явж байгаа. Тэгвэл тэр олон жилийн өмнө эхэлсэн энэ ажил өнөөдрийн хүртэл та ингээд өвлүүлэн гээд түгэнд дэлгэрүүлээд явж байна гэж штэ. Та болыг сансандаа хүрээд явж байгаа хүн юм байна гэж ойлгочлоо. Ер нь одоо ингээд тий ер нь тийм. Одоо ч л үгдээ 2006 онд одоо би яг тэр киноны орон тоглогч хийхээр очиж ажилласан байна. Одоо өнөөдрийг 20 жилийн өмнө болж байна. Яг 20 жил болж байна тий. Гэтэл би одоо ингээд 20 жилийн дараа одоо өнөөдрийн өндөрлөгөөс харуул гэж байна тий. Би бол тодорхой хэмжээгээр өөрийнхөө хүсэж мөрөөдсөн тэр оргил руугаа бол ороод нь гараагүй маа гэхэд бол билээс нэг жаахан дээд төвшөнд бол очсон байгаа гэж л өөрийгөө бодож байгаа. За тэгээ мэдээжээр одоо хүний хүсэл мөрөөдөл бол дуусахгүй дундруулшгүй тийм ээ. Бас одоо тэр Холливуудын тэр олон том төслийсэн багийнхантайгаа хамтраад Монгол улстай бас одоо түүхэн тийм маш их чанартай дэлхийд тийм цуураатах сайхан бүтээл хийх юмсан гэдэг хүсэл мөрөөдлөөр л одоо бол чигвэрлж явж байгаа. Тийм. Тэгэхээр одоо тэрвхүү бүтээлээ бас ингээ Монголын одоо дэлхийн одоо Холливуудын одоо тэр шилдэг тэр одоо акшн старууд буюу тийм одоо тэр шилдэг одоо тулаанчд одоо манай Азиас бол одоо Джеки Чан, Джет Ли, Донnie Yen гэдэг ч юм уу тийм ээ. Одоо Японоос бол Хироюки Санада. За тэгэл Америкийн бол одоо алдартай Кану Ривз гэдэг одоо мундаг хүмүүс энэ тийм. Тэр хүмүүсийг бас эх орондоо урьж авчираад тийм том гой түүхэн бүтээл хийнэ гэдэг одоо гигэн мөрөөдлөөр бол чигвэрлж явж байгаа. Ямар гой сонсогч. Тэгээд магадгүй тэр бүхнийг хийж чадсан үедээ л өөрийгөө яг тэр нэг 25 настай анх бодсон тэр мөрөөдлийнхөө ороод гарлаа л гэж одоо бодох байхаа л гэж боддөө шүү дээ тий. Тэгээд тэр цаг бол бас их ойрхон ирж байгаа. Тий. Одоо бид нар бас энэ ажлуудаа бас явуулах гээд нэлээх зүйлүүдийг бас хийсэн. Тэгээ урьдчилан жил бас Холливуудын продюсерүүд ирж албасаар Монголд уулзаад бас тэднийг ирэхэд соёлын яам гэдэг холбогдох хүмүүстэй нэлээ уулзуулсан. Тэр ажил маань бас тодорхой хэмжээгээр ахиц бол гарсан байгаа. Тэгээ удахгүй бас дэлхийд яг жинхэнэ түүхийг харуулсан тийм ээ. Монголын тэр хүчрхэг тэр хаадууд, жанждуудын тэр сүр хүч, ухаан бодол бүх зүйлийг одоо дэлхийд батлан харуулсан тийм сайхан уран бүтээл одоо төрөн гарах цаг нь их ойрхон ирсэн байгаа гэдгийг бол танаа нэвтрүүлгээр дамжуулж уламжламаар байна. Дүн гэж ингээ амсуулаад орхиж байгаа нь илүү сонирхолтой байна тий. Удахгүй ер нь гоё юм дуултгал юм байна. За бидний ярилцлагыг та бүхэнд хүрэхэд дэмжин ажилтдаг байгууллагууд байгаа. За Жанас Флор цэцгийн дэлгүүр
манай бүх зочдод маань одоо эрэгтэй эмэгтэй гэхгүй бүх зочдод маань цэцгийн баглаа дэлгэдэг байгаа. Тэгээд Janus Floor цэцгийн дэлгүүр Facebook пэйжийг та бүхэн хаагаад тэгээд утсаар нь холбогддог хүссэн баглаагаа боолгоод хөрвүүлээд авах юм боломжтой байдаг байгаа. За энийг манай Janus Floor цэцгийн дэлгүүр буюу хамтран ажиллагч байгууллагын зүгээс танд барьж байна. За гэлаалаа. Тэгээд урлагийн салбарын цэцэг зөндөө авч ирсэн байлгүй дээ. Цэцгийг авах үедээ мэдрэмж нь үлддэг гэдэг үү тийм ээ. Тэгээд хүмүүс чинь зарим нь явааны хоолойг доромжлоодох юм биш юу? Тийм байхгүй. Тэгээд энэ их том хүндлэл ч тийм үү. Тэгээд гялалаа. Тийм өнөөдөр спонсор байгууллагатаа бас маш баярлалаа. Хүндэл үзүүлсэнд талархж байгаа ирхлээ. За Чимээ паблишингийн хамт олонны зүгээс Вавилоны хамгийн баян хүн хэмээх энэ жил 100 бичигдээ 100 жилийнх нь ой болж байгаа маш алдартай Вавилоны хамгийн баян хүн хэмээх номыг манай зочдод бас өргөдөг байгаа. За Goodreads буюу одоо нэг номын үнэлгээний одоо 5-аас 426 үнэлгээтэй. Тэгээ энэ жил 100 жилийнх нь тохиож байгаа юм ном байна. Хуучны олон мянган жилийн өмнөх Вавилон хотод болж байгаа зүгээр юм үйл явдал, үлгэр домгийн байдалтай бичигдсэн мөртлөө санхүүгийн салбарын маш том одоо жин дардаг юм бүтээл байгаа. Энэхүү бүтээлийг одоо булдаахт бас өргөж байна. Мэдээж Холливуудын хэмжээний том кино хийхэд бол маш их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Тэгээ тэрнтэй нь бас тодорхой хэмжээний сэтгэлгээний өөрчлөлт ч юм уу тэгээд юм болох хаа гэж бодоод. Наад ном ч надад их нөлөөлсөн байгаа хаа. 22 онд. 22 онд санхүүгийн бэлэг дээд ном гэж тийм ээ. Үнэхээр их талархж байна. Миний хувьд бас их ном уншдаг хүн байгаа. Оо за. Одоо сүүлийн хэдэн жил бас яг нэг барьж аваад бас сайн уншиж амжихгүй л яваад байна. Та үсэ тийм завгүй гоохоо. Нэг хэсэг бол нэлээд сайн уншсан. Бас энэ номны тухай сонсч байсан байна. Тий, ашгүй орчуулагдаж гарсан. Явж юм гэдэг сонин шүү болдох. Явж орчуулагч нь манай найз ууж таарсан. Найз маань орчуулсан болж таардیں۔ Тэгээд энэ ном миний амьдралд хамгийн том нөлөөлсөн юм ном байгаа. Ямар ч сан мэдээ санхүүгийн асуудалгүй өнгөж юу байх вэ? Тэгээ ямарваа нэгэн байдлаар санхүүгийн асуудал байгаад энэ номыг заавал уншиж үзээрэй гэж хаваасыг зөвлөхөд тэгээ танд бас хэрэг болох хаа. Одоо сүүлийн үед энэ сошиал хөгжөөд хүмүүсийн харилцаа их ойрцоос болоод одоо ингээд олон юм санхүүгийн зөвлөх одоо коуч, менторууд их гарсан байна тийм ээ. Одоогоос нэг 5 жилийн өмнө одоо шилжиж энэ номыг уншиж явах үед бол одоо чам зөвлөчих юм санхүүгийн бас тийм коуч байхгүй л байж тийм. Тийм баг тийм. Тэгэхээр тэр үед одоо энэ ном бол чиний хувьд бол одоо маш том ментор болсон байж тээ. Ингэх шиг л байсан. Зөвдөө. Тийм. Тэгэхээр бас дүүдэ гэлалаа сайхан ном билгэж байгаад. Тэгэхээр манай монголчууд бол ер нь бол тийм том оюунлаг ард түмэн тийм ээ. Тэгээ миний хувьд одоо бас яг энэ Моторово хэмээх өв соёлыг ингээд судалж хөгжүүлэх гэж хичээж байгаа хооронд бол одоо энэ түүхэнд бичигдэж үлдсэн маш их олон юм их сурвалжуудыг бол одоо ингээд олноор нэг уншиж судалж тийм ээ. Энэ бүхэн одоо бүгд хоорондоо тэр одоо хүн биеэрээ хийгээд байгаа үйлдэл юм шиг боловч цаанаа дандаа тийм давхар одоо оюуны ухамсарын тийм ээ хүний тэр хүмүүжлэлтэй холбоотой зүйлүүд байсан байна гэдэг нь их ойлгож ухаарч явж байгаа. Тэгээд их тэр сонирхолтой хэллэгүүд бас их байдаг юм байна. Харин тий. Сая түрүүн тантай тэр доор кофе уугаа сууж хат бас юу гэдэг ингээд сонсмор сонин хэллэгүүд байлаа шүү. Тэр нөгөө зүхтааж байгаа дэргэж харуулахыг юу гэлээ? Тий. Одоо морин дээрээс одоо бид нар морин унж давхиж байгаа одоо эргэж харагдаг гэж морин дээрээс тий. Одоо давхиж байгаа морин дээрээс хоошоо харагдаг. Энийг бол одоо яг их сурвалжид болоод худургун гудуус дэвсэх намнаа гэж бичсэн байгаа. Худургун гудуус дэвсэх намнаа. Тий намнаа гэж. Одоо яг морин дээрээс харахыг намнаа, газраас харахыг харваа гэж хэлдэг байсан байна л да. Бас. Тий бас тий. Тэгэхээр нөө нэг эргэж харвна гэдэг нь монголчуудын хувьд ерөнхийдөө эргономикийн хувьд тийм одоо ингээд тухай тогтдог байсан имэйлийг хүртэл одоо судалт давхар ном сурах одоо ном сумаар харвах одоо шинжлэх ухаан гэдэг юм одоо тэр одоо эрдмийг сурах гэж хичээж явтал тэр маань эргээд тохож байгаа имэйлтэй холбоотой байх ч тийм. Одоо та бүхэн Чингис хааны үзэж байгаа имэйлийг үзвэл 13 дугаар зууны үеийн имэйлүүдийн тэр хэлбэр галбир тийм бүрэг хүртэл өөр. Тэр мориндоос бүтэн ирэх боломжтой байсан гэж үзэж байгаа тийм. Ингэн гэсэн үг үстэй. Оо тийм яг эргэж хараа харна гэсэн үг тийм. Тэгээд одоо энэ тухай бол одоо маш их олон их сурвалжид бичсэн байдаг нь. Саяхан бид нар бас нэг Батхан гэдэг төсөлд ажиллахаар тийм ээ. Өнгөр улсад очсон. Тэгээ Өнгөр улсад очиход одоо тэр Батханы их хайрын 1242 онд тэр Стрүгэм цайз руу довтлсон байна л да. Та түрүү ярьснаа шүү дээ. Тэр түүхийн тухай одоо тэр бичсэн тэр Поп ламын тэр дурсамжтойг бас бид нар тэнцээс олж тухай тэр кинонд оролцож байхдаа бас уншлаа. Нөгөө ялсан талын биш ялагдсан талын түүхээ ч гэсэн уншихад та түрүү уншаа гэсэн байгаа тийм. Тэгэхээр нөгөө бидэд бол одоо хөвчлэн ялсан талын түүхээ авч тэрүүгээр бахархаж омгшиж тийм одоо чижийн дэлдэг ард юм байна шүү дээ. За тэн дээр юу гэж бичсэн гэхээр одоо манай хүчрхэг ярицаарууд гэж байна тийм. Одоо ингэ битүү хоёглцсан, өвч бүрэн хоёглцсан, морилоо үрт хоёглцсан. Ямар ч одоо тэр ялагдах боломжгүй гэж байгаа. Зүү орох зайгүй тийм.
За тэндээс одоо ганц боломжтой нөхцөл байдал нь юу вэ гэхээр рецаруудын зөв нүдийг онох боломжтой гэж байна тийм. За тэгтэл одоо Монголын тэр мортонгууд бол дайрж орж ирээд одоо тэр цэргүүдийг ингэж тойрч тавьдаг гэж богино зайд. Шүрч байснаа буцаад цутаашдаг. Тэгээ монголчууд бол цутгаас хизээч ичдэггүй ард түмэн юм аа гэсэн байна. Гэтэл яг үндэ цутаана гэдэг нь яг цутаж байгаа биш тулааны арга барил тактик байж байгаа юм тийм. Үхрийн бас мэт цуванд нь оруулж ирж хагаад монголчууд эргэж харвдаг морин дээрээс. Яг дөө саяны таны хэлсэн. Тий, эргэж харвахтаа худрангууц дэвсэх намнаа хийхдээ алддаг. Яг нүдийг ондог. Нүдийг онохдоо гавлыг нь гандуулахтаа хадаад буцсан гэж бичсэн байгаа байхгүй. Гавлыг нь гандуулахтаа тийм буцсан. Их талын дайчид одоо нутагтэн цөмрөн оржиж хүчрхийг ярцааруудын минь гавлыг нь гандуулахтаа хадчихад явсан гэж. Тэгэхээр нүдээр орсон сум чинь шууд хойшоо гавлыг нь нэвтлээд дуулганд нь хаддаг байна л да, зоодог байна л да. Тэг хөвтүүлсэн байгаа тийм. Тэгээд араасаа хөөж яваа тэр ярцааруудыг цөөрсныг мэдрэмэгц монголчууд чон мэтэргийн довтолдог гэж. Тэгэл ерөөсөө өвс хадаж байгаа мэт зүгээрстэй хяргаад өнгөрдөг гэж. Тэ гэх мэтчлэн одоо түүхийн их сурвалжууд маш их байна л да тий. Тэгээ энэ бүхнээс чинь бас улбаалаад бид нар чинь одоо яг энэ мортарава хөгжүүлж байгаа. Тэгээ одоо сүүлийн үед бол мортарава бол ингээд их олон төрлөөр зохиогддог болсон тий. Морин дээрээс ингээд шууд гарааны цухаас гараад голдогоо байруу шууд ингээд гар дээрээс маш олон сумыг одоо 1 секунд 1 сум 1 секунд 2 сумыг тий шүршдэг ийм арга барил байна. За мөн одоо ингээд өөдөөс гугтуулж тавьсан болон зэрэгч тавьсан, эргэж тавьсан байг харагдаг ч гэдэм үү тий. Одоо жишээл зүрийн судалгаанд ингээд харж байхад өөдөөс тавьсан байг бол одоо өртөж намнах гэж хэлж байгаа. Өөдөөс байг харж байна шүү дээ. Хал зөөдөөс харж байна. Одоо та ингээд морьтой тавьж ирж таны өөдөөс харсан байг онж гэсэн үг. За яг морио зэрэгцээд өнгөрөхөд ингээд зэрэгцсэн байг бол тэгнэж намнах гэж байгаа. Яг зэрэгч ирээд байруу харж ирнэ гэсэн үг тий. Өнгөрөөд босч эргэж харахыг бол одоо тэр худран гудас дэвсгэх намнаа гэж хэлсэн байна. За тэгээд одоо Хувлийнхаа ан хийж яах гэдэг тийм алдартай зургууд намрын ав гэдэг. Тэн дээр ингээ хувлийнхаа ингээ Чимбаатантаа зогсоод хажууд нэг одоо анчин дээшээ харуулж идэг. Дээшээ огоос шувуур. Энэ одоо дээшээ харваг бол одоо хаймцах намнаа гэж. Хаймцах гэж байгаа тийм хийж бичсэн байна. За морьтой хөөж угаад доогуур жижиг ам буюу туулай зээр гөрөөсөх доошоо харуулж байгаа. Ондог байгаа. Энэ доошоо харваг бол бас ховслох намнаа гэж. Тийм намнаа гэж бичсэн байгаа. Тийм ээ. Гэх мэтчлэн одоо яг ингээд энэ өв солиудыг судлаад эхлэхээр маш их юм сонирхолтой одоо юм хиллэгүүд гарч ирэх. Тэр хиллэгээ эргээ судлахаар буцаагаад одоо ингээд одоо өв соёлтой эргэж уягдах ч гэдэг юм уу тийм. Ийм их сонирхолтой зүйлүүд бол маш ихээр гарч ирдэг. Тэгээ бидний хувьд бол одоо энэ мортарава хэмээх өв соёл маань одоо Монгол улсад хөгжөөд бас нэлээд жил болчихлоо. Одоо энэ 2030 оны Азийн их наадам буюу Дохогийн наадамд бас одоо манай мортарава маань албасаар орохоор баталгаажсан. За энэ ажлыг бол одоо ингээ World Horseback Archery Federation буюу Дэлхийн мортараваны холбоо хариуцаж ажиллаж байгаа. Дэлхийн мортараваны холбоо нийтдээ 60 гаруй орон гишүүнээр хэлсэн байдаг. 2032 оны Австралийн Сидней хот болох Олимпиад бас мортарава орохоор одоо ажлууд хэлбэлгийн ажлууд эхэлсэн явж байгаа. Бүр Олимпиад. Тий Олимпиад. Тэгэхээр удахгүй нэг 6 жилийн дараа одоо Монгол улсын тамирчид одоо мортараваны төрлөөс Олимпийн аварга төрөн гарах боломж нэгдэж байгаа. Наад чи ямар сайхан мэдээ вэ? Тийм. Тэгэхээр одоо таны хүү охин магадгүй ингээд өнөөдрөөс л мортарава хичээлэх юм бол 6 жилийн дараа бас эх орныхоо нэрийг мандуулж тийм Олимпийн аварга болох одоо боломж бол нэгдэж байгаа. За тэгээ Олимпийн төрөлд орохын тулд одоо 28 оны Олимпиас өмнө гэж шүү дээ тийм үү? 32 оны Олимпиас өмнө яг одоо болохоор энийг Европын холбоо буюу International Horseback Archery Alliance гэдэг байгууллага хариуцж явж байгаа. Энэ байгууллагад одоо Австралийн төр зохион байгуулах одоо Олимп зохион байгуулах хорооноос 8000 одоо энэ спортоор хичээдэг хүний тийм баталгаатай гарын үсэг одоо тэр дэмжигч нарын одоо тийм цуглуулах хэрэгтэй байт юм байна. За. Тийм нэг улсаас гэсэн үг. Нэг ер нь нийт дэлхийд даяар. Дэлхийд даяар яг одоо 32 оны Олимп болохоос одоо 6 жилийн өмнө 8000 хамгийн багадаа 8000 хүн энэ спортоор хичээлдэгэ гэдгээ баталгаажуулж Олимпийн хороонд өгөөд тэгээ баталгааждаг байна л да. Тэгэхээр энэ ажил маань бол ерөнхийдөө бол нэлээд одоо урагштай явж байгаа гэх юм уу. Тийм тэгээ энэ ажлыг бас одоо Монгол улсаас бол одоо манай Монголын үндэсний мортараваны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гүйц захирал Баасан сүрэн гэж одоо охин байгаа. 6 дахь клубын бас үүсгэн байгуулагчдын нэг. За дүү маань энэ ажлыг хариуцаад Монгол улсаас багадаа нэг 500 хүний одоо нэр гарын үсэг тийм тэр одоо Олимпийн төрөлд орох одоо ажил дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа гэх юм уу те. Тэгээ өнөөдрийн одоо энэ ярилцлагаар одоо Монголын ард түмэндээ хүргэж байгаа хамгийн баяртай мэдээ бол
удахгүй ингээд Мортарваны төрлөөс олимпийн аварга төрөн гарнаа гэдгийг бол одоо ингээд хэлж байгаа баяртай байна. Надад ч өстой сайхан мэдээж баг. Тэгээд энэ чинь ингээд олимпийн төрлөд ороод ирэх юм бол арга байхгүй ингээд тамирч нэмэгдэнэ. Тийм ээ. Одоо бид нар ингээд жудоогоос ингээд олимпийн аваргатай болонгууд маш олон жудоочд ингээд орж ирж байгаа ч тийм ээ. Залуучууд гоё спортоор дурлаж бас зөв хүмүүжиж чинь гэсэн үг шүү дээ. Тэг яг миний хувьд яг энэ Мортарваныхаа энэ өв соёлыг бол спортыг одоо хүүхдийнхээ энэ хүмүүжил энэ залуучуудын бас энэ зөв хүн байх тал руу хичээлүүлж одоо ажиллах гэж хичээдэг хүн байгаа. За өстой наадах ч үнэхээр гоё мэдээ биш баха. Тэгэд түрүүн нөгөө нэг доор хоёлаа юм яриа сууж та хэлжсэн яг харах үед ингээд төвлөрөх үед ингээд тэр нөгөө бай харагдахгүй бай ингээд бүр зүүмүүлж байгаа юм шиг томорч ирдэг гэдэг ингээд та тийм мэдрэмж төрдөг гэдэг хэлсэн. Та тэрийг нэг манай үзэгчдэд их сонирн байх болов. Тэр чинь сонссон чинь нурууны ус босно гэдэг шиг тийм. Зөв. Тэр яг юу болд юм бэ хаа? Яг ингээд морин дээрээс ч юм ингээд одоо бол ингэж байгаа. Бид нар ингээд өв соёл уламжлал гэж яриад байгаас тийм ээ. Уламжлал гэдэг зүйл нь бол бидний өв дээдсийн эдэлж хэрглэж одоо тэгж амьдралдаа дадуулж тийм ээ байсан зүйл нь одоо энэ цаг үед бидэрт ингээд дамжигдаад уламжлагдаад одоо ирсэн гэдэг л одоо санаа гэж би бол ойлгоод байгаа. Тэгэхээр би тэр харвааны буюу тэр зам холч харвааны тэр уламжлал нь яг тэр монгол хүний мэдрэмж сэрхүү цус ясан дугаа тэр гентэй ямар холбоотой болоо гэж их сонирхож судалсан гэсэн үг л дээ. Тэгээд ерөнхийдөө ингээд нэг 100-аас 120 м, за цаатлал нэг 150 м-т ерөнхийдөө нэлээд олон удаа ингэж харваж үзсэн. Гэхдээ яг надад тохиолдсон бас тэр мэдрэмж нь хизээ орж ирсэн гэхээр за 2018 он баха. Одоо үндэсний сурын талбай дээр тийм одоо уламжлал харвааны тэмцээн болсон юм. Одоо Солонгос улсад болдог тэр уламжлал харвааны дэлхийн аврах шалралт тэмцээн гэж болдог. За тэр тэмцээн дээр яадаг вэ гэхээр ингээд 15 м, 30 м, 40 м, 70 м, 100 м гэдэг ингээд хол зайтайгаар харвдаг. Тэгээ байнууд нь маш их тийм өөр. Жишээл 15 м-т яг ингээд туулай байдаг. Яг ингээд 3D-гэр хийсэн туулай. Тийм 15 см өндөртэй 40 см өндөртэй туулай харвдаг. За 30 м дугаар тэр гахааг бол одоо жишээл үгдээ 10 секундэд дамжиж 5 сумаар харванч гэдэг юм ийм сонирхолтой төрлөөд байхгүй. Яг тэр төрлөөр нь ингээд үндсийн сурын талбай дээр тэмцээн болохоор манай мортонгууд очиж оролцсон юм бид. Тэгээ яг тэр ойрхон төрлүүд нь ингээд хэдүүлээ харвж байгаад яг 120 м-т байгаа тэр байг харах гээд 2 м босоо өндөр байн дээр дээдлэлт ингээд 40 см-ийн радиустай бөөрнки бай. Доотлолт нь бас дахиад нэг туузан бай байсан л да. Тэгээд тухайн үед би бас нэг Марко Поло кинонд оролцоод ирсэн. Тухайн тэр нэг дэлхийн авраг одоо холч харвааны авраг Монуш гэж их мундаг аврах хүн байдаг юм. Унгарын. Тэр хүн бол одоо ингээд 100 м 200 м-т бол харсан байгаа шууд ондог. Тийм их одоо тийм домог болсон хүн л дээ. Тэр хүний одоо тэр урлан өөрхөн тэр үйлдвэрт нь очиж оролцоо. Тэр хүн надад нэг тийм Монушийн загварын ном бэлгэлсэн. Уул бол Мортарваны ном гэж өгсөн. Ойролцоогоор 40 паунд. Маш хүчтэй хөөдөг. Ер нь тэр номоор харахад нэг 300 м бол асуудалгүй явж шүү бул. Тийм. Зэв нүүлэх тэмцээнд бол явна. Тэгээ тэр номаараа харвж байлаа би чинь. Тэгээ тухайд би юунаас их болгоомжлсон гэхээр одоо үндэсний сурын талбай маань өөрөө ингээд зайн ер нь богинохон л доо. Одоо ингээд 70 м-т одоо харваач нар маань харвдаг. Цаатлын үлдсэн зай бол 20-30 м л ашигтай зай байх. Тэгээ цаанаа ингээд хашаатай. Хашаан дээр сум давах юм бол цаагуур нь хүн явж байгаа, машин явж байгаа тийм ээ. Тэгээ зэвтэй сум бол одоо шууд хүн ална шүү дээ. Гэдэг утгаараа жоохон айцтай. Тийм ээ. Сум давах юм бол одоо аюул гарах вэ гэдэг болгоомжлол. А сум наан гударж унах юм бол сурын талбай маань өөрөө юм зүлгтэй юм билий, хиймэл зүлгтэй. Тэр зүлгэн дээр ингээд зэвтэй сум унахаараа шууд нэвтлээд доогор шургаал болчихсон юм билий сум. Бас. Тийм. За тэгэхээр байныхаа наадал сум унах юм бол зүлгэн доогор шургана, сумаа алдна. А давах юм бол одоо хүн амьтаа унах, машин дэргэний цон хагалах аюултай учраас гэдэг юм болгоомжлол. Тэгэд яг энэ нөхцөл байдал дээр би их төвлөрсөн юм шиг байна, тийм. За сум годруу сумаа алдна. Давах юм бол одоо асуудал үүснэ. Тэгэхээр би яг л байг унах хэрэгтэй гэдэг. За тэгээд харах техник маань бас их чухал. За өвгдөөд сэлсэн байдаг. Сумыг илкэнтэй гэж. Илкэнтэй гэдэг нь илгэн талтаар сумаа ав гэсэн үг. Одоо нумны баруун талд сумаа тэн гэсэн үг. Зөв. За дээрэс нь чэжин хаваар харав гэж хэлсэн байна. Чэжин хав гэдэг нь хоёр нүдээр хараалж харвна гэсэн үг. Хоёр нүдээр хараалж байгаа үед тэр бай хол байна уу, ойр байна уу ерөөс хамаагүй. Баримжаалт гэсэн үг тийм ээ. Одоо ингээд нэг ан хийх гэж байлаа гэж бодъё. Одоо нуумсан яах гэж үссэн байх нь. Бид
бид нар хоолоо олж идэх гэж ангөрөө гэж үзсэн байна. Дараа нь одоо ингэж газар нутгаад хэлэх гэж одоо дайм байлгаж ашигласан байна. Тэгээ одоо бол дайм байлдаан ч хэрэггүй, бараг ангөрөөч хэрэггүй зүгээр ингээд спорт төрөл болоод хүн бараг өөрөө хобби гэдэг юм уу, энэ өв солион тех гэдэг юм уу, өвгдээд цагаа хэрэгжилжсэн зүйлийг өнөө цагт дамжуулах гэдэг утгаараа л бид нар нуусмаар харуулж ийн гэсэн үг. Тийм үү. За тэгээд эрхивчлээд яг тэр байн дээр ингээд татаа төвлөрж байсан. Тэр байвал 120 м-т байсан. Гэтэл нэг сонин мэдрэмж орж ирсэн нь яг тэр одоо энгийнүүдээр харахад тэр бай харагдахгүй. Яг төвлөрсөн чинь нөгөө бөөнки бай маань маш томроод ингээд өөд сүрээд ирсэн. Зүүмэлж байгаа юм шиг тийм. Яг одоо камераар зүүмэлж байгаа юм шиг тийм. Камераар бид нар хол байгаа зүйлийг ингэж ойртуулж болдог ш тийм. Тэр чинь яг нүдэн дээр ороод ирсэн. Тэгээ харуулсан чинь сум ингээ удаан slow motion явж байгаа надад харагдчих. Удаан явжснаа яг нөгөө байныг голж онцлоо. Бүр 3 удаа онц. Тэгсэн манай найз хажуу зогсож хүү чи тэмдэг оноод биш тэгээд. Гэхдээ харин бисээ бүр 3 онцлоо. Тэгээ энгийнүүдээр харахаар бас харагддгүй. Тэгээд сүүлд нь нөө тэмцээнд тусаа очиж харсан чинь яг голд нь онцсон. Тэгэхээр би тэр үеж бодсон гэхээр одоо бол би нэг 150 м-т нэг юм нэг баг өхрийн чинээний хацхыг бол онцгоор хүн байгаа даа байхгүй. Яг тэр мэдрэмжээ авцсан тий. Тэгэхээр яг энэ тэр мэдрэмж нь өөрөө яаж юм гэхээр ерөөсө бидний яг энэ генэнд байна. Мэдрэмжинд байна, ухамсарт байна гэж би бол ойлгосон байхгүй. Дээрээс нь одоо ингээ морин дээрээс харвж яхад маш жижиг хэмжээний бай. Одоо их сурвалжуудыг харах юм бол тийм ээ. Зовхон дүүлэх хүлгийн хурд дэлэн дээрээс цойлж яваа гөрөөсөнүүдийг алдал үгийн амнадаг байсан гэж байгаа. Одоо манай өвд эцэг нэ. Тэр гөрөөсөнүүд маш жоохон шүү дээ. Хумсын толын чинээ байгаа тийм. Тэгээд тэр хурдтай одоо багадаа нэг 60-аас 65 км/цаг хурдтай морь одоо гарч байгаа шүү дээ. Одоо хар гүүхээр харж байгаа морь тийм ээ. Хар гүүхээр. Тийм хурдтай морин дээрээс тэр жилдс тавьчихаа тэр гөрөөсний нүдийг нь алдлыг харагддаг байсан байна. За энийг яаж үтсэн бэ гингүүд яг тэр төрний тэр одоо нэг одоо транс гэх юм яг тэр төвлөлд ороод эхлэнгүүд морь удаашрт юм бэл. Морь ингэ жингүүж байгаа юм шиг тийм ээ. Ингээд бүр ингээд жингүүдээд slow motion шиг тийм. За тэг яг ингээд татаад ингээд төвлөнгүүд за яг тэр жижигхэн зэрний нүд маань том шаар шиг харагдана гэсэн үг. Тийм ээ. Намайг онооч гэж байгаа юм шиг тийм мэдрэмж орж ирдэг гэсэн үг л дээ. Тэгээ энэ мэдрэмжийг бас нэг авсан байдгийн. Тэрний юу гэхээр бид бас нэг UBS листтэй хамтарч нэг говийн домог гэж төсөл хийсэн байдгийн. За тэр төсөлтөөр ингээд өвөл зээр агнж байгаа зураг авалтуудыг бид нар хийсэн байдгийг. Яг тэр зураг авалтанд орж явах үедээ яг тэр морь удаашир тэр зээр удааширж байгааг бол мэдэрсэн. Тэгэхээр одоо яг тийм яг тэр мэдрэмж. Тэгээ одоо бол морин дээрээс тэр бөмбөг намнах тэр төрөл дээр бол яг гой төвлөрч чадаад тийм ээ одоо сэтгэл зүйн хувьд ингээд одоо янз бүрийн ажилд ингээд сатараад байхгүй бол яг тэр мэдрэмж ингээд барьж тавиал байгаа. Тэгээ бол би одоо ингээд шанартай хэлж байгаа нь бол одоо яг тэр удааширдаг тийм ээ яг тэр байн гэж томордог тэр зүйлийг л нэг бариад авах юм бол алддаг гэж байгаа байхгүй. Тэ 150 м нэг онсон бол 100 он гэж. Харин зөвөр ингээд ямар нэгэн өөр техникэл хэрэглээд юм өөр аргаар оноод бол алдаж оноод 10 харвахад 5 оноо 5 алддаг ч юм уу. Харин яг тэр өвгдөөс яриад яг тэр цэрэл мэдрэмжийг өөрөө хүн авч чадвал уламжлаа тээж чадвал гэсэн үг шүү дээ. 100 харвахад 100 он гэж байгаа. Нөгөө нэг эд эрхтнийхээ нэг хэсэг болно гэдэг шиг юм баг болох гэдэг шүү дээ. Тэр яг үнэ. Ном сум хоёр нь баг сумаа баг одоо баг хэтрүүлж ирсэн баг өдөрдөж аваач ингэж баг орох гээд байгаа юм шиг тийм мэдрэмж гэх юм уу эсвэл нөгөө алдахгүй зүүнээс өвчээр ондог мондог гэл үлгэр дээр гардаг шүү дээ. Яг үнэ тийм. Тэгээ яг сүүлийн үед одоо монголчууд хэрхэн хол харуулж байсан бай тухай ингээд маргаанууд их гараад байгаа. Чингис хааны чулууны бичээс гэж одоо Эрмитажид хадгалагдаж байгаа том одоо чулуу байна. Тийм ээ тэрэн дээр одоо ингээд бичигдсэн бичээс байна. Одоо Чингис хаан одоо тэр хоризмыг дайлаад буцаж явахдаа одоо наадам хийгээд тэр наадам дээр одоо хавт хасрын хүү 9 мэргэн хүү нь үлээ 500 алд гээд тийм 334 алдын газарт харуулж онлоо гэж байгаа. 330. За тэрийг одоо жишээл алдар хэмжих юм бол одоогоор ойролцоогоор 500 гаруй метр газар харуулжээ гэж байгаа тийм үү. Метрээр. За тэгэхээр одоо энийг бол судлаач нар юу гэж ярьж байгаа юм гэхээр яг үндэ тэр байг бол оноогүй байна гэж. Тэр он тусан буюу одоо онтуудах гэж одоо сум ингэж нэг талбайгаас нөгөө талбайд нүүж буужаа гэж байгаа хөөх тийм. Одоо харваад сум маань явсаар байгаад яг харахт одоо сүүлийн одоо хугацаа нь одоо бяран дуусаад доош унсан гэсэн үг л дээ. Тийм үү. Тэгэхээр тэр үеийн одоо 13 дугаар зуунд хийсэн тэр одоо дайчдын ивэр хэлхтэй ширмсэн аралтай ном бол хамгийн хол нь 300 за 500 м газар явж чадах байж. Тэгэхээр тэрний хөнөөх чадвар нь болохоор 100-аас 150 м ч юм уу хөнөөх чадвартай гэсэн тийм ээ. Зөв. Одоо 100 м-т бол тэр чинь бол шууд хүнийг нэг тарах хүн шүү дээ. Ямар ч хуйгийг нэвтлэх чадвартай ч гэдэг юм бэ. Тиймэрхүү одоо тухайн үеийн одоо технологийн дэвшлээ харуулсан гэх юм.
Тийм. Тэгэхээр одоо монголчууд маань бол одоо энэ Чингис хааны чулууны бичээс тэр монголчуудын одоо харавсан сум 500 гаруй метр газарт явсан учраас бид нар бол одоо хамгийн одоо супер байжээ гэж. Гэтэл тухайн үед Отманы эзэнт хүрэн чихэн тийм одоо туркууд одоо бас яг тэр эсүнгээ зориулсан босгосон гэдэг шиг тиймэрхүү гэрэл тгшөөнүүд бас ихээрээ байдаг байна. Тэн дээр бол бас л ингээл метрийн хэмжээл тавьсан байна. Тэгэхээр яаж яах гэхээр тэр үедээ одоо нэг технологийн дэвшлийг одоо гайхан биширж гин гэсэн үг тийм. Хөөш монголчуудын харавсан сум 500 м явдаг шүү. Тэгэхээр бас нөгөө улс гүрэн бас айхан байна да. Өнөөдөр тийм ээ. Ираны хийсэн пуужин 4000 м газрыг тулна шүү. Тэгэхэд бусад одоо Европ улсууд одоо имэгч шийдэг гэсэн үг тийм ээ. Гэдэг шиг тийм. Тэнгүүд Отмануудын харавсан сум 300 м замыг одоо байгаа онж одоо тэр дайсны устгасан байна. Тэр харуулыг устгасан байна гэх юм бол тэр одоо технологиг одоо эх орондоо авчрахын төлөө одоо тухайн удирдагч нарын одоо арга ухаан суу залин одоо хэрэгждэг байж ч гэдэг юм уу тийм. Одоо миний хувьд бол бас тэгжил ойлгож байгаа. Тийм. Гэхдээ бол яг сүүлийн үед манай энэ уламжлалт харваач нарч тэр одоо үндэсний сурын харваа, морд харваач нарын одоо ур чадвар бол тодорхой хэмжээнд ахиж дэвшиж тийм ээ дэлхийд бол одоо бас нэрээ дуурсгаж тийм аргагүй л эдгээр мортон ард түмэн байсан байна. Аргагүй л номтон ард түмэн байсан байна гэдгийг бид нар бол баг багаар баталсаар яваа гэсэн үг. Ер нь баталсаар явнаа. Болдох тань руу нөгөө холбогдож ярилцлагандаа урьдаг таныг шалдаг шалтгаан маань шалсаар гоод одоо ингээ ярилцаж сууж байгаа шалтгаан маань нөгөө нэгдүгürt өв соёл байгаа. Тэгээд сүүлд ингээ судлахад мэдээж Монгол станти багийг та үүсгэн байгуулсан гэдэг бол маш том гавь байгаа. Дээрээс нь одоо саяхан буюу жилийн өмнө бас нэлээ сайн муу сайхан муухай хоёр тал болж талцсан нэг асуудал болсон шүү дээ. Та нэг хайрын сайхан 18 баха. Тэгээ 18 хүлгээ одоо алдчихсан тий. Тэгэнгүүт чинь таны чинь сенсацаар дарах гэсэн одоо нэг жүжигийн голдур болчлоо барьчлаа. Нөгөө тал нь болохоор ингээд нэг юм хоёр тал болж нэлээгүй юм болсон. Дөрөв бас хоёулаа зогсгын талаар ярьлаа. Таны зөвшөөрсөн учраас би энэ талаар ярьж байгаа шүү дээ. За энэ яг ерөнхийдөө юу болсон нь бол тодорхой. Одоо хоёулаа тэрийг яг тийм болсон гэж нуршаад яах вэ тийм ээ. Тэнгүүд мэдээж таны шав нартай холбоотой юм асуудал таны шавнар тууж авчиад ингээд тушаачихсан тийм асуудал гарсан гэд ярьчихсан. Энэ ер нь яг сүултээ ер нь юу болж шутруу? Одоо ер нь яаж яах сэтгэл санаа ер нь гайгүй юу? Зөв. Яг тухайн үедээ бол одоо нэ сэтгэл зүйн трама гэх юм уу те. Ер нь бол нэлээ хэцүү өдөр хоногуд бол тухайн үед бол өнгөрсөн л дээ тий. Тэгээд яг би бол 2017 онд Монголын үндэсний Мартарваны холбоо гэдэг юм төрийн бус байгуулж тийм ээ ер нь залуучууд санал бодлоо нийлүүлж ажилласан. Тэгээд бид нар 2018 онд үндэсний спортын 6 дугаар их наадамд бинтэн спорт улсын хороонд удаа дараа санал өгж байгаад үзүүлэх төрөлд бид нар ингэж оролцсон байдаг. За тэр цагаас хойш бол бид нар одоо анхныхаа клуб буюу Намна клуб гэж тийм ээ одоо тэр клубын үүсгэн байгуулж Алтан үе багшаар тоглолуудад энэ клубыг үүсгэн байгуулад одоо хожимоо бол Намна актив болж өргөдсөн. За энэ хүү одоо Намна клуб дээр хичээлж ирсэн нэг хүү маань тэр хэрэгт бол нэлээд гүнзгий бол орооцолдсон байна лээ. Одоо хожимоо одоо нэлээд хугацаа өнгөрсөн дараа шүү дээ. Тэр хүлэг морд бол одоо манай Намна клубын маань адуу. За одоо бол нийтдээ бол одоо манай энэ Монголын одоо үндэсний Мартарваны холбоонд бол 10 орчим одоо сүүлд бас манай холбоо дахин шинжлэгдэж одоо бүр шинэ удирдлагатай болсон байгаа. Холбоон дээр маань 10 орчим клубуд үйл ажиллагаа явуулж байгаа. Клуб болгон дотроо ингээд бас 10-аас 20-30 адуу мал сүргтэй байдаг. Тэгэхээр одоо саяны дээр 18 хүлэг морь маань бол одоо манай Намна активын маань яг үндсэн хүлэг морьд байсан. Дотор нь бол одоо бас миний нэг ганц 2 морьд бол бас явж исэн. Тий. За тэгээд тэр хэрэг яасан гэхээр одоо нөгөө нэг энэ тэртээ дэргүүл ингээд одоо өв соёл уламжлал хөгжүүлж яасан төрийн наадамд оролцдог тийм ээ олон одоо кино уран бүтээлд оролцсон морд мал ингээд алга боллоо гэж цагдаагийн байгууллага их өндөр аваад төрийн зүгээс ч гэсэн анхаарал тавиал. Тэгээд их өргөн хүрээний баримтчилгаа өргөн хүрээний тэр мөрдөн бацилт явагдсан л да. Яг тэгээд ерөнхий ихний тэр хулгайч нар баригдлаа гэдэг өглөө үүрээр цагдаагийн байгууллага дээр Алтан үе багш төр очисон чинь одоо тухайн цагдаагийн байгууллагаас бол за энэ их танаа шавнар бас оролцсон хорогдсон байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд миний хувьд бол одоо бүхэл ихтгэл үнэмшил тийм хүлэг мортойгоо хамт ингээл асгарж байгаа юм л да. Тэгээд цагдаагийн хэлцэн үүдэн дээр ингээд сууж байтал
телевизээр ярьслага авсан. Тэгээ тухайн үед баг телевиз байна ч гэж мэдэхгүй л тийм ээ. Ухаантай хонг шүү. Өөтийн асараал уйлал тийм ээ. Одоо миний ингээ мордин гэсэн байна. Миний шавнаар оролцсон байна гэл ингээ уйлсан. Яг хөө цагдаагийн байгууллагаас бол детектор нэг адуу мал алдагддаг шүн сургалтын төв дээр байсан ч юм уу одоо шавнарыг мэдээл дамжуулсан ч гэдэг юм утгаараа одоо зарим нь барьж, зарим нь хорж, одоо зарим нь бол ингээ дуудаж байцаасан юм бил. Тэгээд урт хугацааны туршид бол одоо миний өөрийн шавнар бол хэрэгт холбогдлого болсон. Тий. Саяхан нөгөө хэрэг маань бол ингээ шүүх прокурор шилжиж байгаа. Тэгэхээр нөгөө хохирогч нарт бол тэр хэргийг хэрэг боогод бол танилцуулд юм байлээ. Тэгээд хэрэгтэй бол одоо ингээ алтан өвгшвтер бол очиж танилцсан. За хэрэг дээр бол одоо манай намнаа их тэм суралж байсан нэг хүү маань одоо би ингээ дарамт шахалтны одоо ингээд улмаас энэ хэрэгт ингээ татагтан оролцсон гэдэг мэдүүлгийг 3 удаа өгсөн байлээ. Тэр хавц тэрэгтэй авагдсан байлээ. Тэгээд энэ хэрэг маань одоо удахгүй бас шүүх хурланд болох байх гэж бодож байна. Тэгээд тэр хэрэгт оролцсон хүмүүс бол бүгд одоо Монгол улсын төрийн хуулийн дагуу одоо хуулийн өмнө бүх их байхаа л гэж одоо найдаж байгаа. Тий. Бидний хувьд тэр мордондоо яагаад харамсаж байна гэхээр одоо ингээ 6-7 жил сургасан энэ хүлэг морд бол ерөөс ингээд одоо хүний ханд найз болдог. Дээрээс нь ингээд бид нар маш олон хүний нархнаатай хүүхдүүдийг морь унаа сургадаг учраас тийм ээ. Одоо нэг танаа одоо шил 6-наас дохныг нэг морин дээр ингээ мордуулаад тавих тэр морь ерөөс ямар ч аюулгүй. Тийм ээ. Би итгэж штэ мориндоо. Хүүхд морин дээрээс хазаахад тэр морь тодорхой хэмжээгээр цогсдог. Хамгаадаг гэсэн үг тийм. Өөр тошгон морь бол шууд авч ухсыгээд хүүхдийг одоо чирэх ч юм уу, унгаах ч юм уу, гимтэйг бэртэйг тийм. Тэгэхээр тийм гүн итгэлтэй болтлоо тийм ээ. Хүний нялхнаатай хүүхдийг энэ миний одоо энэ хээрмөр гимтэйхгүй шүү гэдэг энэ итгэлцэл бий болтол бид нар нөхөрлсөн тийм хөлөг үед байхгүй. Тэр утгаараа л би их харамсаж байгаа. За дээрэс нь бол одоо юу гэдэг вүлээ? Одоо монголчууд их гоё бэлэгтэй ард түмэн штэ. Нэг тийм сүүдэр байгаа газар гэрэл байдаг гэдэг шиг тийм ээ. Гэрэл байгаа газар сүүдэр байдаг гэдэг шиг. Хэдий бидэнд ийм хар бараан үйл явдал болж олон сайхан хүлэг морд ингэж үхэж үрэгдэж тийм ээ. Олон хүмүүс харамссан ч гэсэндээ тэр морд маань энэ өв соёлдоо миний хувьд л нэг юм нэг цацал болсон ч санагдаад байдаг байхгүй тийм ээ. Ингээд нэг ээж хүн гэдэг нэг өрөөдөг шүү тийм ээ. Миний хөвгүүд сайн яваасаа гэдэг ингээд засал өргөдөг шиг. Тэр засал нь Монголын ард түмэнд ингэж түгэж тийм ээ. Магадгүй ингэж унтсныг сэрэж марцсан сануулсан сайхан үйл явдал болсон гэж би боддог. Бүх хүний анхаарлыг татсан шүү дээ. Маш олон хүний анхаарал орсон байлээ. Тэгээ яг тухайн үедээ бол би нөгөө мдээгүй тийм одоо ингээд сошиалар ингээд боо юм болоод одоо манайхын сэвх гэж ярьдаг шүү дээ. Ингээд сэвэдэн гэдэг бол мдээгүй. Тэрийг нь би бол нэг тэр хэрэг болсноос нэг 5-6 хоногийн дараа л ухаантай тийм дуйлан болжээ гэж бол ойлгосон. Тэгээд эргээд ингээд харсан чинь ингээд янз бүрийн тэр нэг юм контентын доор ингээд ер нь ингээд муулсан, доромжилсан комментүүд их байсан л да. Тэгээ тэрийг бол нэг буруутах арга бол байхгүй. Зүгээр сайн нь юу вэ гэхээр морь тарва гэдэг энэ сайхан өв соёл Монголд байдаг юм байна. Үүний төлөө олон сайхан залуучууд ингээд цаг заваа, амьдралаа, одоо хүч хөдөлмөрөө өөрийнхөө олсон тэр мөнгө цаасыг ингээд үрээ цацаад явж байдаг юм байна гэдгийг бол их олон хүмүүс ойлгосон бийл. Тэгээд 18 сайхан хүлэг маань одоо сайхан цацал болж Монголын ард түмэнд энэ сайхан өв соёлыг таниулж олон сайхан залуучууд энэ морь тарва гэдэг өв соёлоор хичээлэх, суралцах тэр сайхан хүсэл мөрөөдлийг үлдээгээд явсан. Тэгээ одоо миний хувьд юу гэж боддог гэхээр тэр сайхан хүлгүүдийнхаа амь насаа золисон тэр сайхан үйл хэргийг нь үргэлжлүүлж энэ өв соёлоо улам мянган залуучуудад түгээх ёстой байна гэж бодсон. Тэгээ бид нар тэр хандиваар цугларсан мордуудаа сургаад хандиваар цугларсан мөнгө төгрөгөө бас дахиж ном сум худалдаж аваад 14 хоногийн үнгүй сургалт зарласан. Тэгээд 14 хоногийн сургалтанд маань давхартан тоогоор бол нэг 1000 гаруй хүн хамрагдсан. Тэгээд 1000 гаруй хүнээс бол нэг ойролцоогоор нэг 20 орчим залуучууд тууштай хичээлж тэгээд улсын аврал шалралт тэмцээн, дэлхийн аврал шалралт тэмцээнд оролцож явсан. Тий. Тэгээд одоо бидний сэтгэл дэвссэн энэ сайхан хүлэг морой хандивуулсан олон сайхан ахан дүүс тийм ээ. Одоо баг багтахгүй, 5 давтахгүй, 10 давтахгүй мөнгө төргөө хандивуулсан тэр сайхан хүмүүстэй бид нар бас удахгүй хариу барихаар бас бэлдэж байгаа. Ер нь Монгол улсын 21 аймгаар явж энэ өв соёлоо сурчилж, сургалт явуулна. За дээрэс нь бас манай намнаа академийн багш Алтан багш маань Монгол харваа намнаа гэдэг одоо судалгаатай номыг бол ингээд одоо хэвлэлтэнд гаргахад бэлэн болгосон. Тэр номоо бид нар хэвлээд тэр хандив өгсөн бүх хүмүүстэй тэр номоо аваачиж бэлэглэнэ. Ийм ажлуудыг ер нь бол ойрын хугацаанд хийнэ. Цаанаасаа тавилттай жүжигийн гол дүр боллоо. Уйлалт нь худлаа модлаа бөө юм. Би түрүүнд танд хэлсэн тийм. Би тэрийг хожим бас мэдсэн тийм. Тэгээ хожим мэдээд бас ахын бодсон нь бас
бас бидний нөгөө тэдэрт магадгүй одоо улс төрчдөд ч юм уу одоо PR багтан ч юм уу тийм нэг сэвэ эрэхтэй байсан гэж магадгүй тийм ээ. Яг сэвэ ингээд нэг хайж явах үед нь битэд гинт морь малаа алдаж гарч ирээд тэнгууд одоо монголчууд яг үндэ морьтой ард түмэн адуунтай хайртай штэ. Тэгээд нэг хүлэг морь алдсан нэг 90 хүн уйлахаар чинь хүн бас сэтгэл нүвднөөд. Тэгэл энд дөрөв нэг аятайхан сэвэ гараад ирлээ гэдэл балбцсан болов уу гэж бас хожимаах нь боддгийн. Тэг яг өнөөдөр л ингээд ярьж байгаа шүү. Тэг одоо хугацаа өнгөрсөн тийм ээ. Тэг яг Монголын ард түмэн бол ухаантай ард түмэн бас хожимоо бол мэднэ. Тийм ээ. Энэ хэн байсан гэдгийг бол харна гэж би бол боддог. Тийм тэгээ одоо удахгүй бас шүүх хурал болсны дараа бас энэ сайтууд телевизийн бас сонирхох ба. Яг тухайн үед яг ямар үйл явдал болсон, энэ гэмт хэргийн ард хэн байсан, хэн захиалсан, энэ хэргийг мөрдсөн одоо гардаж хийсэн тэр махны чэнжүүд нь хин гэж хүмүүс байна гэж гарч ирэх баг. Би бол одоо бол ясаг нэг шүүх хурал болоог учраас тэр гинтэр толбогдсон хүмүүсийн тэр овг нэр идрийг бол хэлж чадахгүй байна. Гэтэл бол би одоо яг баталгаатай хэлж чадах юм бол Монголд бол яг үндэ энэ адуу малыг бол ингээ газар-газаргаан тууж авчираад ингээ алчдаг юм мап байдгийн билээ. Тийм ээ. Тээвэрлж авчирдаг, авчраа шууд маханд оруулдаг, тийм ээ. Их сонин өрөвдмөр бичлэгүүд бас олж үзсэн. Одоо ингээд хүний адууг тууж авчираад ингээд махны бойны хашаа ингээ буулгахад ингээд хэлтэйгүү унгалж байгаа. Тийм ээ. Дөнгөж төрсөн нялхуун унуудыг тэд нар ингээд алж устгаж байгаа. Тийм ээ. Ер нь бол маш аимшигтай. Тэгээ бидний хэдэн одоо морь алга болсноороо бол ер нь бол энэ Монголын одоо бас энэ адуу малтай холбоотой олон бас гэмтрэгүүд бас давхар илрэх нөхцөл бол болсон баг гэж бол бодолтой бодоод гаргасан. Тийм бугалдсан эдээбэр бол шахагдсан. Тэгтээ бол одоо Монголын шүүх цагдаа бас худалдагчихгүй одоо тэр мөнгөтэй, хөрөнгөтэй, тэр эрх мэдэлтэй одоо тэр томроод баярхаа дээрлэхэд байгаа хүмүүсийг Монгол улсын төрийн хуулийн өмнө бүхэлгээсэ гэж би бол бодож байгаа. За тэгээд одоо тэр сошиал дээр намайг ихт оромжлоод одоо тэр бичээд байсан хүмүүс ихэнх нь тэр гэмт хэрэгтэй бас холбоотой хүмүүс байсан. Одоо тэрийг бол одоо захин гэмт хэрэгтэй тэмцэх хэлцийнхэн бол тодорхой хэмжээгээр илрүүлсэн байгаа. Тэгээд яг одоо миний хувьд бол ингээд тэр доромжлуулах бол тийм одоо тийм чухал биш. Тийм ээ тэр дөрвийн надад өөрөө харсан өнцөг зорьсон зориг байгаа. Би тэрнийхээ төлөө өөрөө явсаар л байх болно. Тийм. Гэхдээ буруу бүхэн одоо бүх хийж тийм ээ сайн бүхэн дэлгэрж явах болтугай. Тэгээ өнөөдөр бол монголчууд ингэж сэрж одоо ухамсарын хувьд ингэж сэргэж байгаа нь бол маш их зүйлээр харагдаж байгаа. Одоо танд ч бас анзаарч байж магадгүй тийм ээ. Одоо ингэж цогсгонд урдсан. Морь тарваа гэж хүн болгоо ингээл сонирхоол тийм ээ өвгдөөс хөвдөөсөн одоо ном судрыг хүртэл хайгаал энэ бол одоо бас бидний бол эргэж одоо дэлхийд мандан бадрах Монгол гэсэн сайхан нэрээ дахин дурсгах тийм сайхан цаг ирж байна гэж бол би бол дотроо бодож байгаа. Тэгэхээр одоо ийм сайхан цаг ирж хад бол нөгөө сайн муу хэлүүлдэггүй хүн гэж юу аах вэ? Салхи ордгүй жалга гэж юу хаа гэдэг шиг тийм ээ. Миний тэр муу хэлүүлэх, тэр сошиал балбуулах, доромжлуулах бол тийм нэг чухал биш. Тэр дөрөв намайг мэддэг хүмүүс мэднэ тийм ээ. Миний сайхан даажд, миний хитэн шавнар өнөөдөр багштай итгэж найдаж дэлхийн хүн болохын төлөө тэр дүүлэн нисэж байгаа тэр сайхан тэр дэвж байгаа тэр далавч жигүүр нь надад сайхан болохоос биш. Багшаа таны тэр сошиалд хин нэгэн тэгт оромжилсан учраас би таны одоо шав байхан болий гэж хэлээгүй учраас өнөөдөр би маш сайхан гэгээ мөрөөдөлтэй л яваа гэсэн үг. Харин ч тэр үйл явдлаас хойш нөгөө танд хандаж яг таны шав тухайлан яг таны шав болоё гэж ирсэн хүмүүс бүр олон болсон гэж тадруу. Маш их тийм. Би бүр гайхсан шүү дээ. Одоо зарим хүмүүс бол намайг бол хийж байгаа шүү дээ тийм ээ. Энэ нөхөр ингээд шавнараа загнасан байна гэд. Эсвэргээрээ бүр ингээд 12 3 4 настай юм хүүхдүүд багшаа би таны шав болно гэж хүрээд ирж байгаа. Гэхдээ чи сошиалд харсан биз дээ одоо багшиг нэг хүмүүс муу хэлж шүү дээ. Тэр надад хамаагүй. Би таны шав болмоор байна гэд. Тийм хүүхдүүд бол баста 100-100-аар ирсэн. Одоо ч гэсэн байна. Өчтөрийн одоо бүтэн сая өдрийн сургалтын дээр нэлээд олон хүүхд сургалтанд хамрагдсан. Тэр дотор бол одоо зөвхөн таны шав болно гэж ирсэн хүмүүс байж байна. Тийм. Тэгээд бас нөгөө нэг тухайд нэг хэрэг гараад нөгөө баахан шавнар маань хэрэгт орооцолцсон гэл тийм. Тэгэл би чинь баахан уйлал. Тэгэл яг нөгөө цагдаагийнхан чинь яг тухайд ингээд сануулж хэлдээл юм билээ л дээ. Ер нь бол ингээд малын хулгай бол одоо онц хүнд гэмтэрэгт ордгоо. Одоо онцгой тав гэж ярьд юм нэрүүгүй хуулийн тийм. Тэгэхээр одоо багшаа ингээд ер нь бол ингээд хулгайд орооцолцсон. Яг энэ гардаж гүйцэтгсэн гэдэр тогтмол бол маш өндөр ял аав шүү. Гээл тэгж байгаа байхгүй тийм. Тэгээд одоо эргүүлэндээ хэдийн гэсэн чинь ер нь бол дунджаар нэг 10 орчим жил яал гэл. Тэрч л ингээл нэг өстой жинхэнэ аимшигтай санагдаж байгаа юм чинь.
Тэгэл нүг ярьцлага өгөөл уйлаад одоо хэцүү байдалтай байж ясна. Нэг сэтгүүлч надаас асуусан юм байлээ л дээ тий. Багшаа ингээд одоо танаа ингээд шавнаж хэрэгт оролцсон байна. Одоо тэгээд шорон оронд ороод ингээд асуудал хүндрээд одоо эцэст нь та яах вэ? Тэгэл асуусан юм байлээ. Тэгэл би чи мэдээж нүг миний сэтгэл зүрхэнд нөгөө л жоохноор л байгаа шүү дээ тий. Би бол одоо ингээд шавьгаа хизээч ирсэн би хүлээж авахд билээ ингээл яхаа чин сэтгэлээ би уулна ингээл доторх үгээл хэлж байгаа. Тэгэл тэр үг бас их хүмүүст их юм бодогдуулсан юм шиг санагдсан. Хожимо тий. Яг тухайн үедээ бас би бол яг юу хэлснээс бас сайн санахгүй. Тэгэл яг үндэ л би одоо ингээд шавьгаа хүрээлэрвэл би дахиад дэлхийн авар болгоно л гэж үзсэн шүү дээ. Тийм бодож байгаа юм аль ч. Тийм. Тэгэхээр одоо ингээд миний яг ингээд өөрөө яг унган хүмүүжл бол юм. Тэгэд миний өвөө бол одоо нэгдлийн дарга их том хүн байсан. Тэгээд өвөө маань бол надад үлдээсэн хамгийн том өв нь бол дандаа бусдын төлөө. Тэгээд миний өвөө бол одоо бусдын төлөө амьдралаа зориулсан сайхан хүн байдаг. Тэгээд надад бол одоо эд хөрөнгө, машин тэрэг, байр сав юу ч үлдээгээгүй 4 хантай эсхий гэрээ үлдээгээл өвөө минь явсан. Тэгэхдээ надад үлдээс хамгийн сайхан өв бол миний өвөө надад нэг их сайхан үг хэлсэн байдгийг намайг цагдаагийн сургууль сурахгаа явж хахад. За миний хүү шудраг занг амьдрал үргэлж чагнадаг гэж хэлсэн байт. Тий. Тэгээ миний амьдралдаа одоо ингээд одоо 40 гаруй жилээ өөртөө ингээд үргэлж баримталж байгаа тэр зарчим бол одоо шудраг занг амьдрал үргэлж чагнадаг гэдэгт итгэдэг. Тэгээ өнөөдрийн зэрэгтээ би яваа тийм ээ. Өнөөдөр ингээд намайг ойлгодог, хүндэлдэг одоо маш олон хүмүүс байдгийн байна. Тэрийг бол одоо би сүүл үед их ойлгож мэдэрж байгаа. Мэдэрж байна тийм. Хүнд нөхцөл байдал үүсчээж хүн тэр хүний хайр хүндлэлийг бол ойлгодог байгаад байгаа тийм. Тэгэхээр тэр их хайр хүндлэл одоо надад яаж ирсэн бэ гэхээр энэ олон жилийн тэр тууштай тийм ээ одоо үзэл бодол зориг хүслээсээ одоо урвалгүй хазайлгүй зүтгэж явсны тэр сайхан шудраг зангийн минь шагнал юм аа л гэж одоо бодож байгаа тийм. Тэгээ өнөөдөр ч гэсэн би ингээд тантай ирээд уулзаа сууж байгаа нүртэл одоо миний бас яг тэр олон жилийн хичээл зүтгэл юм аа л шагнал шүү дээ тийм ээ. Түүнээс өнөөдөр би үнэхээр яг тэр хүмүүсийн хэлдэг шиг тийм нэг улс төрийн тоглоом болоод ч гэдэм үү тэнд увайгүй зан гаргаа тэрнийг хулгай дээрэм зохион байгуулаа явсан бол оролцоод явсан бол одоо жишээлбэл таавал тэрийг бол мэдрэн л гэж би бол бодож байгаа шүү дээ. Тэгээ би чамтай уулзаад асуусан шүү дээ. Чи яагаад заавал намайг ингэж арилсанд оруулахад өрөөд байгаа юм бэ гэд тэгсэн чинь гүй ахаа би бол одоо таныг ямар нэгэн байдлаар зөв гэдгийг чинь бол ойлгож мэдэрсэн учраас би тантай ярилцаж бодсон юм аа гэд. Тэгээ яхаа өнөөдрийн энэ сайхан ярилцлагыг бас үзсэн хүмүүс бас зөвөр буруугаар тунгаан үз. Тэгээд хүмүүс намайг буруугаар бодлоо, намайг муу хэллээ гэж би бол огт гомдохгүй. Тэгээд тэр тэргүй би ингээл тууштай явна. Тэгээд нодингийн тэр хулгай гарсан асуудлын дараа бид нэг тэр хандивын 14 оны сургалтаа бараг өндөрлж явахад бас ньюс рүүм гэдэг нэг сайтныхаа бас ярилцлага авъя гэдэг олон хоног ярьж байгаад ирж яриа авсан. Тэгээд ярианыхаа төгсгөлд бол надаас асууж байгаа юм л да. Одоо багшаа таныг бол одоо буруудах гэж маш олон хүн байна. Тэгвэл та одоо ингэж өөрийгөө ингэж одоо ямар нэгэн байдлаар би буруугүй гэдгийг ингэж батлахыг хүсэж гэнэ үү? Тийм үйлдэл хийх үү гэж байгаа юм л да. Тэгээ би бол огт тийм үйлдэл хийхгүй. Тийм ээ. Тэрийг одоо үнэн зөв байсныг бол цаг хугацаа бол баталж харуулна. Тийм үү? Хамгийн гол нь зүгээр одоо өнөөдөр миний одоо ингэ манай шавнаас ярилцлага авсан л да 12 настай 13 настай охтууд байна те. Миний энэ дайчид магадгүй 8 жилийн дараа 10 жилийн дараа тийм одоо тэр Америкт ч юм уу Австралид ч юм уу тэр Сидней их сургуулийг төгсөж Монголдо ирээд эх орондоо хэрэгтэй зүйл бизнес төрийн байгууллагад ажиллаж байхад тэр охиноос магадгүй нэг сайт ярилцлага авлаа гэж бодъё тийм үү. Өө та нэг карьер ямар супер юм бэ? Та ямар сайхан гэж мэрэгжил эзэмсэн юм бэ гэж. Тэр үед миний тэр өмчин шав багшигаа баталж магадгүй байхгүй гэж би зөв тэгж л бодож байгаа тийм. Одоо намайг ингээд 8 настай өмчин тийм ээ одоо манай ингээ ахын дус намайг хад үзээд хинч байхад миний багш надад итгэж найдаж намайг ингээд хажуудаа одоо ингэж өв соёлд сургаж, мар өмнөд сургаж, нумсам харбуулж ингэж авч явсан юм аа. Би ингээд гудамжинд ингээд октоодыг зодоод ингээд бүлийд хийгээд намайг ингээд сошиалаар ингээд сэвүүлээд тийм ээ амиа орлох гээд байж хахад миний багш намайг ингээд ерөөсө буруудахгүй одоо ингээд түмэн олон өөрийг ингээд чичилж хагаад миний багш миний охин ухаантай шүү гэж хэлээд тэр одоо өвхлээс ингээд гар сунган авч ийсэн юм аа. Тэ? Намайг ингээд 10 жилээ төгсөөд ингээ IELTS-ийн оноогоо өндөр аваад ингээ Австралийн сургууль авч хад миний багш байраа зараад намайг явуулж исэн юм аа. Тийм ээ. Одоо би ингээ сайхан амьдарч багшаа чи хариуламж хийд юм уу? Би бол яг тийм нөхцөл байдлын төлөө л явж байгаа гэсэн үг.
тэр үйл явдал бол ер нь бол болох нь бол тодорхой. Тийм. Цаг хугацааны асуудал. Тэр үед 10 жилийн дараа одоо өнөөдөр намайг буруутгаж тийм ээ. Энэ бол одоо хамгийн одоо адгийн хүн гэж буруутгаж байгаа хүмүүс. Магадгүй 10 жилийн дараа энэ хүн бас нэг зөв юмны төлөө явжээ гэж. Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр би нэг 3 өрөө байранд тансаг сайхан амьдрахын төлөө биш. Тийм ээ. 3 хүүхдийн ирээдүй гэрэл төрхийн төлөө амьдралаа ингээл зориулж яваа л хүн. Гэхдээ энэ зорилго маань бол тодорхой хэмжээнд дараагийн цаг хугацаанд батлагдаж магадгүй, тийм ээ. Миний дажид дэлхийн ороод гарч чаад Холливуудын киноны бас гол дүр тоглож чаад магадгүй тантай ярилцаа сууж байгааг хинч таашгүй, тийм ээ. Тэгэхэд магадгүй та нэг 6 жилийн дараа, 10 жилийн дараа, магадгүй 6 жилийн дараа Олимпийн авраг болоод ирсэн хүнээс ярилцлага авч болно, тийм ээ. Тэгэхэд тэр хүүхэд бас ярьж магадгүй байхгүй. Би 10 настай ээжигээ ингээд бурхан болчоод байж хаад гэдэг. Одоо миний нэг шав байдаг байхгүй. Даншиг наадмын төрөлд алтан медаль авч ирсэн мундаг хүү. Ээж нь аавгүй, ээжтэй өсөөгд. Тэгээд ээж нь бие муутаа тэгээд анх номертараар хичээлж явахад нь их дургүй байсан ээж нь. Тэ. Чи одоо ингээд ажил төрөл хийсэнгүү, надад тусалсангүй. Тэгээд морь гэдэг ингээ хамаг морхиж явлаа гэд. Гэтэл яасан бэ гэтэл ээж нь одоо 2 жилийн өмнө одоо хавар бурхан болохтой хүүдээ. Миний хүү одоо ингээд багшигаа үргэлж дагаж яваарай гэж загсан гэд хүү маань яриад уйлж байгаа тийм. Тэгэхээр тэр ээж хүн ингээд яг өөрөө амьд үедээ хитэд дургүй байсан ч гэсэндээ өөрөө ингээд энэ хорвоогоос буцах үедээ одоо тэр хүнд итгэж найдаж явсанд нь одоо миний сэтгэл зүрх нэг үргэлж байж идэг. Гэх мэтчлэн тийм ээ. Одоо би бас тэрхий бас уйдгартай болгоод байна уу? Гоё сонирхолтой шүү дээ. Зүгээр. Тэгээ яг одоо би бас сүлүүд хараад хахаар ингэж байгаа хүүхдүүд маань яг энэ мориндоо дурлаад өв соёлдоо дурлаад ирэхээр одоо энэ гар утсаар тоглох, компьютерээр тоглох зүйлээсээ хөндөрөөд байгаа. Гэрийн туурал бас 2 удаа олдсон гэдэг та нар ярьсан. Харин тийм. Уцаар тоогоо байлцсан. Их сайхан нээлттэй чөлөөтэй ярьслах болж байна. Ер нь яг нь манай одоо концепц маань ийм байна. Тэгээд болдох би уг нэлээх асуулт бэлдсэн. Тэгээ нөгөө дугаар болгон дээр ингээд асуудаг юм тогтсон асуултууд байдیں۔ Тэгээ бид тэр ер нь дийлэх зарим нь боллоо. Тэгээ яг нөгөө миний асуух дуртай нэг 2 3 асуулт байдаг. Заавал асуудах бас нэг ганц нэг асуулт байгаа. Тэгээд тэрийг асуугаад ерөнхийдөө бас алстаа яриагаа товчлээ гэж бодож байна. За тийм ах нь бас товчхон хариулаад. Тэгээд ерөнхийдөө хоёлаа бас нэвтрүүлэг өндөрлөхгүй бас нэлээд урт болоод байна уу? Үгүй. Уг нь бол яг л нөгөө нэг иймэрхүү хугацаанд болж байгаа. Тэгээд манай продакшны залуучууд манаас эргээд дараа нь зурагтай юм шиг байна. Яг ингэдэг байхгүй болдох. Яриа ингээд яг гоё халаад яг гоё ярьдаг тэр цаг дуусчихдаг байхгүй. Их олон дугаар дээр тэгчихсэн. За. За миний дугаар болгон дээр асуудаг. Тэгээ хүн болгон үзээсэй гэж боддог, хүсдэг. Миний асуух дуртай нэг асуулт байдаг. Болдуудрахаа маш хүнд нөхцөл байдалд байгаа хүн өдрүүдийг туулж яваа хэн нэгэнд та хандаж юу гэж хэлэх вэ? Таныг маш анхааралтай сонсож байгаа. За, ерөнхийдөө хошигнох юм бол сар гарнаа золбоо гэдэг нэг байдаг шүү тийм ээ. Тийм, тэрэн шиг нөгөө бүх зүйл бол цаг хугацаатай байдаг. Тэрийг бол би өөрийнхөө амьдралаар маш олон зүйлдер туулж гарсан байдаг бас. Би бол одоо өөрөө өхлийн ирмэгт бол 2 удаа очиж ирсэн байдаг. Маш хүнд гэмтлийг бол одоо их олуудаа авсан. Одоо стантай ажиллаж байхдаа одоо надад бол хураагүй асуул ер нь бараг л байдгүй. Би бол хөлөө бол 3 4 удаа, гараа бол бас 2 3 удаа хуулж ирсэн. Тархиндаа маш хүнд гэмтэл авч ирсэн тий. Тэгэхээр тэр хүнд хэцүү цаг хугацаа бол ирсэн бол заавал дуусах цаг хугацаа байдаг. Тий. Сайн сайхан зүйл бас ирсэн бол бас дуусах цаг хугацаа байдаг. Тэр хүн одоо их сайхан баярлаж, сэнгэж, жаргаж тийм ээ. Одоо би хад жаргалтай байж гэнэ гэж бодож байгаа цаг үедээ энэ цаг хугацаа бас дуусах өдөр ирж магадгүй шүү гэдэг бас тийм бодлыг өөртөө тээж байгаасаа гэж боддог. За өөрт чинь өнөөдөр ингэж үгээр хэлшгүй тийм ээ хагцал зовлон хүний амьдралд хамгийн хэцүү зүйл бол хагцал зовлон тийм ээ. Аав ээжигээ алдах, ханижлаа алдах, өрөвхтээ алдах. Энэ бүх хэцүү зүйлд эргээд сайхан өдөр ирнэ шүү. Чамааг ингэж Монголын ард түмэн хайрлах, хүндлэх тийм ээ. Аав шиг чин хайрлах, ээж шиг чин хүндлэх. Үр хөвчиг чин чамааг тэврэх тэр сайхан өдөр ирнэ гэдэгт чи үргэлж итгэж байгаарай гэж би бол хэлхийг хүсэж байна. Тэгээ бүх зүйл бол одоо цаг хугацаатай байдаг. Чамд өнөөдөр өөтгөр гуниг хүнд хэцүү зүйл тохиолдсон бол тэр дуусаж
гэрэл гээгээ баяр баясгал ирэх өдөр чамд тун утахгүй ойрхон ирсэн байна. Өнөөдөр чи их жаргаж байна гэж бодож байгаа бол бас хүнд хэцүү зүйл ирэх өдөр ирж магадгүй. Тийм учраас тэр зүйлд хүн үргэлж бэлдэж тийм ээ их тийм даруй байх хэрэгтэй юм шиг байна. Тийм ээ. Одоо хүн болд тийм их ойврогон байвал асар өндрөөс ундаг. Тийм ээ. Одоо тэр би бүхнийг чадаж байна, би бүхнийг мэдэж байна. Өнөөдөр надад албан тушаал байна, эрх мэдэл байна. Тийм ээ. Би яасан ч яадгийг гэж тийм ээ. Одоо хаан мэт авирлаж байвал одоо тэр хугацаа чинь дуусах өдөр бас их ойрхон байгаа л гэдгийг бодож авах хэрэгтэй. Би бол амьдрал дээр их олон зүйлийг ажигладаг л да. Тий. Тэгээд миний өөрөө амьдралдаа баримтлагдаг бас нэг зарчим нь бол одоо юу гэдэг тийм хөрөнгө мөнгө шүтдэггүй гэх юм уу? Яг хөө зарим хүмүүс бол одоо нэг эд хөрөнгөөр тийм ээ унж байгаа их үнэтэй машин амьдарч байгаа хавсараа их гайхуулж байх шиг байгаа. За ихтэй тэр хүмүүс юм бас буруу биш. Тэгээ одоо миний түрүүний танд нэг дурдж хэлсэн тэр шинжлэх ухаанаар ярих юм бол тэр хүмүүсийг одоо яг тэр зүйлээсээ таашаал авч амьдэрдэг. Тийм ээ тэр хүмүүсийн хувьд амьдралынх нь үндсэн зорилго хүсэл мөрөөдөл байсан гэсэн үг. Гэтэл бусад өөр хүмүүст хүсэл мөрөөдөл нь өөр шүү дээ. Өөр байгаад. Тийм ээ. Эсгийг гэрт амьдарч байгаа мөртлөөс асар их аз жаргалтай. Тэр одоо үнэтэй машин унж байгаа хүмүүсээс илүү их зүйлийг одоо ойлгож мэдэрч тэрнээсээ таашаал авч аз жаргал ойлгож байгаа хүмүүс байна. Тийм. Тэгэхээр хүмүүс бусдыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байна. Тийм. Өө чи одоо энд нэг 5 морь маллаа. Энд нэг 5 хантай гэрт амьдрал. Чи зовхгүй нү гэж эхлэсрэгээрээ нөгөө хүн чих жаргаж иж болно шүү дээ. Тийм ээ. Харин эсрэгээрээ чи одоо бусдад ингээл сайхан хүн болж харагдах гал, хөрөнгөтэй хүн болж харагдах гал зовоол. Өрнөөс өрний хооронд яваал. Тийм ээ. Бусдын өмнө бүхэл зөөл. Тийм ээ. Худлаа ярьж сулгаа хийгээл. Тийм. Тэгэл уул долоогоол. Тэгж зовж амьдрах хэрэггүй шүү дээ. Гэж л боддог. Тийм. За. Дараагийн бас нэг асуулт. Яг хоо энэ сүүлийн үед ярилцж байгаад юу ярилцлаган дээр төрсэн асуулт л та. Бол доторх ер нь эр хүн ер нь ямар байх ёстой гэж та боддог вэ? Монгол эр хүнийхээ хувьд. Би ер нь өөрийнхөө амьдралд баримтлж зорж авсан нэг юм зарчим. Тэгээ одоо шавнартай бас зөв хүн байгаасаа гэж их чиглүүлэх хичээдэг. Одоо чиглэл зам гэх юм уу? Ер нь нэг тийм нэг өөрөөрөө байгаа хэлсэн үгэнд эзэн болчдөг. Бас хийсэн үйлдэл эзэн болж чаддаг. Тийм эр хүн бол нэг жинхэнэ эр хүн байгаад. Одоо бид нэр дүр эсгэж амьдрах гэж яриад байгаа юм тийм ээ. Одоо англиар бол pretend хийх гэдэг байна тийм. Тийм дүр эсгсэн эр хүн бол ер нь эр хүн биш ээ. За дээрэс нь одоо бас нэг юм маш их тийм олон үгтэй. Одоо ингээд сошиал харж ах чи ямар ч мэдлэггүй мөртлөөсөө ингээд хэрүүл хийх гээд идэг тийм ээ. Одоо зарим хүмүүс ч гэсэн ингээд харж хахад хэлж идэм билээ. Одоо энэ шалчгансан ирчүүд бол одоо эр хүн биш шүү ч гэж байгаа шиг тийм ээ. Тэгэхээр хүн бол ингээд дотроо бодсон бодлоо яг хэрэгтэй үед нь хэлчихдэг. Тийм ээ. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй цагт нь тусалчихдаг. Тийм ээ. Өнөөдөр өөртөө ингээд зарим үед бидэрт болохгүй ч гэсэн таардаг штэ. Боломжгүй. Гисэн хэдиж бас гар сунганд тусалчдаг. Тийм ээ. Тийм сайхан эр хүмүүс байгаасаа гэж боддог. Тэгээ миний амьдралд бол олон сайхан ирчүүд таарсан. Одоо ч гэсэн байгаа. Тийм. Миний одоо нэмэр тарваны сайхан дайч дүүнер маань байна. Дэлхийн аврагт олон төрүүлсэн сайхан залуу байдаг. Одоо би бас яг эр хүнгээ ярингуудны дүүгээ дурсмаа санагдаж байна. Их шүтэн гэж клубыг үүсгэн байгуулсан. Дэлхийн 4 удаагийн аврах хүн байдаг. Мартарваны Эрдэнэ сувд Эрдэнэ гэж. Одоо монголчууд Мартарваг мэдэхгүй учраас Мартарванд энэ олон удаа аврах болсон хүнийг бас мэддэггүй. Харин тийм. Тэгээ миний хувьд өнгөрсөн жил яг энэ Мартарва гэдэг зүйлийг олонний анхааралд ороод ирэх үед нь бас тэр 4 удаа аврах болж байсан тэр аврах дайчин тамирчныг бас нэг олон таниулчихсан, алтаршуулчихсан гэж их бодсон л доо. Тэгээ тэр үед бол надад бас тэг яриад таниулаад авах боломж бол гараагүй. Тэгээ өнөөдөр бас дүүгийн сайхан төрөлд орж байгаа. Яг жинхэнэ эр хүн гэж хэн байдгүй. Гэвэл бас би бас тэр дүүгээ гэж бодож явдаг. Би бол одоо ах хүн тийм ээ, уурлах, уцаарлах, бухимдах, зарим үе янз бүрийн муу мухагаар бас загнаж, доромжлох, хэлэх үе бол надад зөндөө байсан.
тэр үед дүү маань ингээд яг намайг тэр сэтгэл зүйн маш их хүнд үед өөртөө ингээд проблем шингээж аваад хожимо намайг тавьчирсууд ахаа таны тэр үг буруу байсан, энэ үг зөв байсан. Гэтэ дүү нь бол энэ яг хэлсэн үгэндээ байсан гэж. Тэгээ дүү маань надад амлсан бүх амдаа хүрсэн байдаг. Хэлсэн бүх үгэндээ хүрсэн байдаг. Тэгээд би хожимоо ойлгож байгаа юм бол тэр чинь сая ингээд дэлхийн аварга шалралт тэмцээнэ хийж дуусаад олон сайхан клубүүд нэгдээд хэлсэн амдаа эзэн болоод бүгд цуглараад яг энэ үед нь л за миний дүү надаас идэе дүү насаар багч гэлээ. Жинхэнэ хүн юм да гэж дүүгээрээ би бас их бахархаж бодож ирсэн. Тэгээ сая ингээд чамайг асуухаар яагаад ч юм санаанд одоо Эрдэнэ сувд Эрдэнэ авраг орж ирж байна. Тэгээ дүүдээ үргэлж баярлж явдаг шүү гэж ах нь хэлье. За баярлалаа. Сайхан байна. За ерөөхдөө ярилцлага маань өндөрлөх болжээ. Манай тэнчнээс бас тогтчих шиг байна. За энэ bucket list буюу хүслийн жагсаалт гэдэг. Энэ bucket list гэдэг нь яг англи хэлнээс орчуулах юм бол хүн өгөхөөс өмнө хийх ёстой зүйлс, хийхийг хүсэж байгаа зүйлсийн жагсаалт гэж явдаг юм байна. Бид болохоор хүслийн жагсаалт гэж орчуулж байгаа. За болдуутрах энэ яваанаас нэг хүслийн жагсаалтын хамгийн эхний гуравт юу байгааг сонсмоор байна. Тэг хүн амьдралдаа ямар нэгэн зүйлийг хийгээд гүцэж гисэн гэдээ бодож яах гэж байна тийм. Би бол ерөнхийдөө бол амьдралдаа хүсэж байсан зүйлүүдээ бол хийцэн хүн байхгүй. Одоо яг өнөөдрийн өндөрлгөөш шүү тийм ээ. Өнөөдөр 45 настай болдоо бол би өнөөдөр хүсэн ч харамсахгүй хүн байхгүй. Би өөрийгөө тэгж боддог тийм. Би бол өнгө мөнгөний төлөө өнөөдөр нэг амьдрахны том жибний төлөө нэг 20 байрны төлөө би бол яваагүй. Миний амьдрал бол 2 3 хүүхдийн ч гэсэндээ гэрэл төрчих юмсан гэж зорж явсан. Миний дайч технээсээ гэрэл төрсөн. Одоо зарим нь Европт сайхан амьдарч байна, гэр бүлтэй болсон байна. Багшаа таньдаа үргэлж баярлдаг шүү. Ахаа таныг би үргэлж хүндэлдэг шүү. Би өста маш их сэтгэл дүүрэн байдаг. Би өнөөдөр өгсөн ч харамсахгүй. Тэгэхээр миний одоо амьдралын хамгийн том зорилго бол ямар ч мэдээж сайн сайхан амьдрах. Одоо хүн бол төрсөн юм чи үр хөвгтэй үлдээх. Удмаа залгуулах тийм ээ. Тэр сайхан үргээ гүйцэтгэж үр хөвгтэй сайхан хайраар дутаахгүй өсгөж. Энэ бол миний хамгийн ихний хүсэл. Дараагийн хүсэл бол одоо намайг өдий зэрэгтэй хүн болгосон өвөө эмигээ гар дээрээ бөмбөрүүлж ингээ бурхан болох тийм ээ. Би ер нь эмээгийн хүүхэд байсан. Миний ээж 10 дугаар анги төгсөхдөө намайг төрүүлсэн. Одоо бол үрлээ байхгүй юу? Тийм ээ. Тэгээ нөхөр үрлээ. Тэгээ намайг 6 сартай байхад эмээд минь үлдээгээд. Тэгээд их сургууль сурахаар явсан байдаг. Тэгээ би чи эмээдрээ өссөн. Тэгээ миний эмээ бас насаараа төрд ажилласан. Гайхамшигтай хүн байсан. Усрын амар гэж. Тэгээ эмээгийн маань би маш их муу. Ер нь өнөө маргаашгүй бурхан болчих гээд. Тэгээ би нэг эмээгийн амьд байхад эмээдэр нэг тийм нэг алтан эмийг авч өгч байсан. Би өөрөө цадын байгууллагад ажиллаж байгаад нэг хүнд бэрхтээд нэг гэртээ 3 сар имчилгээ хийгээд очисон чинь нэг юм тухайд листний мөнгөчлөө ингээд нэг бөөнд нэг 100 сая төгрөг өгсөн санагдтыг. Тэгээ их мөнгөтэй болсон санагдаа тэр мөнгөөр эмээгээ баярлуулъя гэж та тийм алт худалдаж аваад алтан сүжээ эмээ эмээд өгсөн байдаг байхгүй би. Тэгсэн эмээ минь тэр эмгээ яг тэр нас урахынхаа урд өдөр байхгүй. Миний хүү хаана байна гэд. Хөрх юм ингээд юм харж чадахгүй. Тэгээ би эмээгээ араас нь ингээд түшээд ингээд ардсан суугаад. Эмээ хүн таны хажууд байна гэсэн чинь. Миний хүү эмээгийн эмгийг тайлбар өгдөө гэд. Тэгээ тайлбар гарт нь өгсөн чинь. Миний хүү эмгийг үргэлж хатгалж аваарай. Миний хүү эмээгийн хачиг хариуцсан шүү гэж хэлж байсан. Миний хүү битгий хөвлөөрэй гэж тийм ээ. Тэр үг миний сэтгэлд үргэлж явж идэг. Тэгээд миний нэг амьдралын хүсэл бол нэг өвөө морь хачиг хариулах гэсэн гэж. Тэгээд би эмээгээ манай Өвөрхангай аймгийн 900 суманд тогсын цагаан аваа гэж нэг сайхан хайрхан байдгийг. Тэр хайрхандаа аваач эмээгээ нутуулсан. Тэр хайрханд манай нутгийн одоо агуу хөгжмийн зохиолч Жанснар угаа ээж байдаг. Бас манай нутгийн яруу найрагч Данзангийн алтан гэрэл гэж хүний ээж байдаг. Тэгээ алтан гэрэл ах маань тогсын цагаан аваа гэж сайхан шүлэг бичээд тэр шүлгэнд нь Жанснар угаага ая хийгээд тэгээд холоон жилийн өмнө сосрормгоо дуулсан битгий. Тэгээ одоо бол би
тэр дууг ер сонсч чаддаггүй. Тийм. Тогсын цагаан овоог хожимоо энэ Дундгой аймгийн их сайхан дуучин мөнгөн цэцэг гэж дуучин мөнгөн чимэг лөө дуучин бүсгүй дуулсан байдаг. Тэгээд нэг хэдэн жилийн өмнө нутгийн маань нэг ой болоод намайг заавал эргээд харна би яваад очисон чинь нутгийнхан маань надад нутгийн хүнд зэрэг ингээд нэг гоо шагнал өгсөн. Тэгээд би бас нутгийн орондоо зорьсон нэлээх ажлууд хийсэн юм аа. Тэгээд тэр шагналыг аваад би нэг эндэр дээр үг хэлмээр санагдаад. Тэгээд микрофоноо өгж байгаач би нэг үг хэлээ гээд. Тэг яг нутгийнхан намайг заавал эргээд удаад байгаа юм чи ямар нэгэн байдлаар надад шагнал өгнө гэд би чинь хол замд ганцаараа явж явахдаа бас хэлхүүгээ бодж л явлаа л яг үнэндээ тий. Тэгэд нэг яагаад ч юм сайхан толгой холбоод нэг үг орж ирээд зүүд нойронд нөмөрлөж тавилан заяаг тэгшилсэн баян үйлсдийг хайрхан минь ээ гэд. Нутгийн шүтэн хайрхан л да. Зүрх сэтгэлд хоногшиж өтгсөө нутглуулсан тогсын цагаан овоо минь ээ. Өрөөлийн төлөө амьдралаа зориулсан өвөө минь би таныхаа үргэлжлэл инэрл хайрын хайлан байсан эмээ минь хүн таныхаа үргэлжлэлээ гэд. Үг хэлсэн чинь нөгөө ахын дүүс маань өвөлээд өөстө гоё арга хэмжээг чи бүрстэ нэр өвлүүлчлээ гэд нөгөөдөл чи инээлдэ тий. Тийм болохоор бас ахынх нь ингээд хоёр дахь том хүсэл биелсэн байдаг. Тэгээ одоо миний ээж сайхан амьд байдаг. Тэгээ би одоо бас ээжтэй очиж амжихгүй маа ажил ихтэй. Нэг баяруудаар төрсөн өдрөөр нэг Мартин 8 за тэгээ нэг одоо миний гийгүүлж байгаа нь тэр ээжтэй очиж байгаа нь тэр тий. Нэг ачийн нэг үнэрлүүлж аж хүчийг үнэрлүүлж. Тэгээд нэг Мартин 8-аар нэг цэцэг барьж очин за тэгээд цагаан сараар нэг өглөөрт очиж золгоно. Тэгээд тэгжил хариулж явах шүү дээ. Тэг яг би бол ээжээ танд би ингээд ачий чинь ингээд өгсөө энэ бол одоо миний хамгийн том бэлгээ л гэж байна. Тийм учиртай. Тэгээд миний хоёр дахь хүсэл бол одоо ингээд намайг өдвизэртэй хүн болгож өсгсөн тэр сайхан агуу хүмүүсийн би тодорхой хэмжээгээр ачийг нь хариулж яа л гэж боддог. Тэгээд ахын дөрөв хэлсэн би цагдаагийн сургуульд орох гэж ирээд яг үндэ бид тэр сургуульд орж чадаагүй би 10 жил цагдаагийн тусгай шинэ албаасан байдаг байхгүй. Яагаад тэгэхээр би 2000 оны ихээр одоо цагдаад ажиллаж явах үед манай нутагт их цуд болоод 2001 он гээ тэгээд манайх малгүй болоод тэгээ өвөө юм хоёр маань би энэ ер нь жоохон өвдөд. Тэгээ би чинь дотоороо аж өвөө юм хоёрыг нүүлгэж ирээд тэгээ тэр ярамгийн дэнжид газар аваад хашаа бариад тэгээ би чи ерөнхийдөө ингээд оюутан болоод явчихвал өвөө юм хоёрыг минь өргөж тээх нөө эм тарианы мөнгө олж өгөх тийм ээ сүүгийн зөөгөөд өгөх одоо мөнгөний олхон байхгүйс учраас би ерөнхийдөө би одоо ингэж эрдэм номд суралцаж одоо явснаас өвөө юм хоёроо би өргөж тээх хэрэгтэй юм байна гэхэд ер нь ажиллаа хийгээд тэгээд л одоо сурж боловсрох цаг хугацаагаа ер нь жоохон өнгөрөөсөн байхгүй. А гисэн хэдээч би нөгөө хожим өөрийгөө олоод тийм одоо өөрийгөө олсон гэдэг байна шүү дээ. Би ер нь яг ямар ажил хийвэл болох вэ? Би ямар мэрэгжил эзэмшүүл зөв юм гэдгээ ойлгоод хожимд би соёл урлагийн их сургуульд хичнээн сураад би кино найруулагч мэрэгчлээ болсон. Тий. Тэгээ би Монголын нэлээд олон кинонд одоо киноны орон тоглогчийн баг удирдах бас давхар тулааны найруулагчаар ажилласан байдаг. Тэгээ одоо миний мөрөөдөл бол одоо энэ би танд түрүү мөрөөдлөө ярьсан. Тийм тэр агуу тэр Холливуд гэж тэр одоо хүмүүсийг авчирч эх орондоо нэг том түүхэн том уран бүтээл хийнэ гэсэн л гэгээ мөрөөдлөөр живүүрлж яваа. Гуравдах нь тий. За гуравдах мөрөөдөл. Тэгээд энэ мөрөөдлөө биелүүлэхийн төлөө сөөмөр алхмаар төгсөөр байна. Тэгээ өнөөдрийн миний бас хийж байгаа энэ ажил бол бас тэр уран бүтээлтэй минь холбоотой. Одоо магадгүй намайг ингээд тэр уран бүтээл дээр нэг 1000 чагсаахад 1000 мөртөн болж чагсахад бэлэн болцсон. Вау. Байх л гэж бодож байгаа. Одоогор бол нэг 300 тул чагсаж байна. За. Тэгээд одоо ингээд Монгол өв соёл Монголын кино урлаг дэлхийд мандан мадрах болтугай гэж бодож байна. Өрөөлөр болгоё. За, бидний ярилцах цаг энэ дүрээд өндөрлөж байна. Яг түрүүний миний хэлсэнчлэн морин дүүргэн пижгэнсэн за тэгээ ном өвшөөж сум шунгасан яриа болно гэсэн яг л тийм бол. Сайхан болов. Тэгээд санаандгүй харин хүслээ ярих гэжээгүй имэгээ дурсан чинь үйлчлээ бас нэвтрүүлгийг бас нэг жоохон юунаас голдрлоос нь гаргачихгүй яа. Шүү дээ. Ерөөсөө л яг байгаа гараад бүгдээ ер нь тэгээд болж игэл нэг яг нөгөө YouTube дээр тавих хувилбараа болж игэл монтажгүй оролдог. Зөв. За тэгээд болдодрахаа ярилцлагынхаа төгсгөлийг би ямар нэгэн асуултгүйгээр тайлбаргүйгээр зочдтой үлдээдэг баг. За ойлголоо. Тэгээд нөгөө
нэвтрүүлгийг ч үзсэн хүмүүс нөгөө нөхөр чинь дахиад уйлаад унлаа жүжиглж яана гэд ярих үү дээ. Яг тэг ярьжлаа. Сая гинт санаа зовчлаа. За тэгээд миний хувьд Марко Поло кинонд оролцохоор Унгар улсад очсон байдаг. Хожимо Марвелын урилгаар бид нэр Австрали улсын Сидней хотод очсон байдаг. За тэгээд бас өөр бусад одоо өв соёлын ажлуудаар ингээл нэлээд олон орнуудаар явсан. Тэгээ ингээ явж хад надад юу бодогддгоо гэхээр огт нөгөө монгол хэлээ мэдэхгүй одоо монгол ээжээс төрсэн монгол ааваас төрсэн хүүхдүүдийг тааралжсан байхгүй. Зөндөө байгаа. Тий. Тэгэхээр тэд нар дотор ингээд одоо өвөр монголчууд чиг юм шиг юм жоохон хазгаа мөрөө ярьдаг. Тим хүүхдүүд бол одоо хамгийн одоо супер нүд гэсэн үг л дээ. Хамгийн одоо сүрхийн тийм ээ. Тэр хүмүүсийг ингээд огт тэр одоо гадаад руу очиж байгаагүй тэр одоо хэлийн чандад амьдарч байгаа монголчуудынхаа нөхцөл байдлыг мэдгүй хүмүүс их шоолоод инээлдэд идэв юм билээ. Саяхан тэр 3 саяны инээлгийн нэвтрүүлэгт нэг тийм нэг пост амьдарч байсан хүүхэд орж ирээд оролцоодсон байхгүй. Тэр хүүхэд бол одоо миний харж байгаа бол маш сайн ярьж байгаа. Тэнгүү тэрийг одоо нэг шүүгчнэр нь хийжсэн одоо тэр хүмүүс тийм чи ингээд тоглоод яриад байгаа юм уу? Эдэргээд ингээд бүр гайхаад зарим бүр ингээд доглоод байх жишээтэй тийм. Тэгэхээр миний бодол бол одоо тэр хэлийн чандад амьдарч байгаа тэр одоо уугуул монголчууд маань монгол өр хүүхэд маань бас монгол хэл соёл монгол өв соёлоо ингэж үргэлж тээж сурж яваасай гэж хүсдэг. Тийм тэгэхээр одоо миний хүсэл мөрөөдөл бол магадгүй одоо би өнөөдөр ингээд тодорхой хэмжээгээр монгол улстай энэ өв соёлоо хөгжүүлэх гээд маш их хичээж байна. Одоо 21 аймагт очиж сургалтаа явуулна гэдээ тодорхой хэмжээгээр зарлалцсан бас намайг тэнд ухтаж авъя гэд хүмүүс хүртэл ингээд холбогдсон байж байгаа. Энэ улс төрийн нөхцөл байдал нэг талаа гарахаар би явна. Одоо би явах юм бол бас нэг улс төрчиг сонгуулийн нэг юм шиг юм болчих. Нэг ажилтны шахар очих вэ гэж би бас жоохон болгоомжлоод байна. Тэрнийхээ дараа би энэ дэлхийгээр явж өв соёлоо бас түгээнэ гэж мөрөөдөж байгаа. Тэгээд тэр бүхэнд бас миний шагнараас туслах байх. Би Австрали улсын Сидней хотод байхдаа тэр Майдан арчрыг гэж клубтэй хамтарч тэнд сургалт явуулсан. Бас тэр Австрали хотод амьдардаг нэлээд олон хүмүүсийг бас өв соёлоор нуруу татсан. Тэнд амьдарч байгаа хугацаанд тэрнтэй адилхан би одоо өв соёлын дэлхийгээр түгээнэ. Тэгээ хэлийн чандад амьдран суугаа. Монгол төв минь, монгол хэл, монгол соёл, монгол бичиг, монгол өв соёлоо үргэлж дээдэлж сурахын төлөө, мэдхийн төлөө хичээж байгаасай гэж уриалж байна. За их баярлаа. Тэгээд бидний ярилцлагын төрөд өндөрлөж байна. Бол доторх цаг хугацаагаа зориулсан ирсэн танд маш их баярлалаа. Таны энэ зорж байгаа маш том үйл хэрэг Монгол төдийгүй дэлхий дахина бас таны хүссний дагуу түгэн дэлгэрээсэй гэж хүсэж байна. За гилалаа. Цаашдын ажил үйлс өндөр их амжилт хүсье. За гилалаа. За үзэгчдээ өнөөдрийн маань ярилцлага энэ түрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамтдаа байсан та бүхэнд маш их баярлалаа. Сонирхолтой хэрэгтэй санагдсан бол цаашаа хүмүүсээс түгээгээрэй. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай. За мөнгө тэнгэр үргэлж ивэх болтугай. Өндөр дэдсийн соёл үн мөнхөд мандан бадрах болтугай. Хураа.